Яллаа шүү bro. Yeah! Nice. Уухам дуустсан шүү дээ. За би уухам дэвчээд ирэх. Bro, манданы уухам авчаарай. Манайхаа уухам дуустсан шүү дээ. Захиагаас цагсан шүү дээ. Ирээсээ эргүүр хэсээрээ. Захи. Shopee-с хэрэгтэй бүтээгдэхүүн тоглолтын тасалбараа авах нь үнэн хэмжин. Shopee-д эмээр төлбөл 10-аас 20% кэшбэктэй. Хэрэгтэй үедээ такси дуутах нь үнэн хэмжин. UB-Cab эмээр төлбөл 10% кэшбэктэй. Сар бүр Unitel Univision-ийн төлбөрөөр төлөх нь үнэн хэмжин. Хадгаламжтай бол эмээр төлбөл хөнгөлөлттэй. Эмээр төлбөл ашигтай. M-Bank. За сайн байцгаана уу? Мини Жога подкастын шинэ дугаар 8 дахь дугаар баг шүү. Эхлэхэд бэлэн болж байна. За тэгээд өнөөдрийн дугаараар бол маш гоё сэдвүүдийг ярихаар болж байна. За тэр бол Copa America тэмцээний шүүгийн дөрвийн одоо нөгөө тоглолт бол боллоо. Аргентин ч тоглолцсон. Тийм Аргентин тий. 2 шүүгийн дөрөв. За дээрээс нь Европын аврал шалралт тэмцээний 2 шүүгийн дөрөв гээд 2 одоо том тэмцээний 2 шүүгийн дөрөв юм супер тоглолтод болсон байна. За мэдээж Еврог бол илүү дэлгэрэнгүй харин. За гэхдээ Copa America-ийн мэдээллийг бас өгөөд явчихнаа. Ийм гоё тоглолтод болсон байна. За өнөөдрийн дугаар дээр цэглэл маань ирсэн байна. За зуны мэндэ. Миний жог эртээс ороог байгаа тий. Ороог байгаа тий. За жинтэй орж ирж байна. Шоо шүүгийн дөрөв дээ. За сайхан тусч гэнэ үү? Сайхан уу. Сайхан. Дээрэнт нь орой минь өдрийн минь өглөөний минь өдрийн минь. Тэгээ мэдээж наадам таарж байна. Тэгээ сайхан наадам гэж найдаж байна. Наадах гэж байгаа ч та. За тэгээ хоёлаа шүүгийн дөрөв сайхан ярилцъя гэж бодож байна. За миний шогог бол M-Bank ивентийн ажиллаж байгаа. M-Bank болон Захи онлайн дэлгүүр ивентийн ажиллаж байгаа. За M-Bank-ны хувьд бол одоо бидний сар тутамдаа тогтмол төлбөр төлдөг одоо эсвэл байнгын зардал гадаг одоо Unitel Univision-ийн төлбөр, UB-Cab-ийн төлбөр, Shopee-гоос худалдаа авалт гэдэг ч юм уу тийм. Ийм одоо тогтмол хийдэг өдөр тутамд хэрэгэлдэг ийм худалдаа авалтууд дээр бол M-Bank-аар төлбөр төлсөн үед бол одоо cashback үйлчлэг бол давуу талтай байгаа юм байлаа. Одоо Unitel-ийн давтаа нэгж төлбөр, Univision-ийн төлбөрөө M-Bank-аар төлсөн нөхцөл 20% одоо cashback-тай, UB-Cab аяллаа одоо M-Bank-аар төлөх юм бол 10% cashback-тай одоо тэгээд оюун нь бол буцаа олголт нь тэр доороо шууд ордог юм байна. Ямар нэг одоо удах зүйл байхгүй. За Shangri-La-гийн Brussels за тэгээ Q+ гэх мэт үйлчлэгээний газрууд дээр бол M-Bank-ны бас одоо 8%, 5% кэшбэктэй байна. Тэгэхээр M-Bank-аар бол одоо төлбөрүүдээ байнгын үйлчлэгээнүүдээ авдаг үйлчлэгээнүүдээ бол төлөх юм бол кэшбэктэй юм давуу талтай байна. За Univision-ээс сарын суурь хураамжаа 100% хүртэл одоо юутай хөнгөлүүлэх юм боломжтой байна. M-Bank-ны хадгаламжтай бол Unitel Univision-ийнхаа одоо юу суурь хураамжаа 100% хүртэл хөнгөлүүлэх юм боломжтой байна. Тэгээд M-ээр төлбөл ашигтай гэдэг байгаа. M-Bank-ны хамт олондоо баярлалаа. За мэдээж Захи хамт олон ажиллаж байгаа. За Захигийн хувьд бол одоо 24 цагийн онлайн дэлгүүр 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй шууд хүргэлттэй маргаашийн хүргэлтээрээ бол маргааш хүргэлтээд зэсвэдэг тэр зэсээр бол одоо Джимс ногоо өргүүлж авах юм боломжтой. За тэгээд 7 сарын 13-ны орой 7 цаг дуустал бол 7:30 гэсэн баха. Дуустал бол захиалга одоо авахгүй байгаа юм билээ. Мэдээж наадмын баяр наадмын үеэр бол хүргэлт юм бол явахгүй. За тэрнээс хойш үргэлжлээд бас ажиллаад явна. Тэгээд тэр үед бас гоё одоо Еврогийн финалаа үзэн гэж юм уу те. Бас 100 агаар сэнд гарангаа. Тэгээд нөгөө юу гэдэг зөвхөн нэг газар одоо сайхан цуглаад нөө шараарыг пив авахасаа хүргэлж авахасаа гадна гоё юм нөгөө юм ундаанууд ч юм уу те юм бүтээгдэхүүнүүд бол багцгсаар байдаг. Одоо чинь 12-тай хайрцагаар байдаг гэсэн ундаанууд те 100 одоо лагер туслан явах чаа хөдөө гадаа явах чахта авч хэмжээгүй ч юм уу эсвэл авах хэрэгтэй байгаад байгаа юм авах юм бол захиагаар хөргүүлээд авчиж болно. Тэгээд 12 ч юм уу одоо 20 ч юм уу багцаар нөх юм бол илүү хямдалтай байдаг. Тэгээд захи маань бол одоо хөргөлтийн ямар нэг нэмэлт шимтгэлгүй байна. Тэгэхээр бол айгүй боломжийн үнэтэй ийм байгаа шүү. Тэгээд Захи онлайн дэлгүүрээр 24 цагийн онлайн дэлгүүрээр үйлчлүүлцгээгээр 7 сарын 13-ны оройноос хойш бол одоо үйлчлэг буцаад хийм болно. Наадмын амралт дуусна. За тэгээ M-Bank-аар үйлчлүүлцгээгээр M-Bank-ны үйлчлүүлэгчид одоо хэрэглэгчид харилцагчид бол M-Bank-аар төлбөрүүдэд төлсөн үед юм Brussels Q+ за тэгээ Unitel Univision төлбөрүүд гэх мэт олон үйлчлэгчид дээр бол хямдалтай UB-Cab дээр бас юм одоо хямдрал юм уу буцаалт кэшбэк ч одоо шууд хувь тодорхой хувийн шууд буцаага авчих юм босаалт тийм. Яг энгийнээр бол одоо хямдрал юм да тий. Илүү ямраар бодох юм. Тий. Хямдрал хөнгөлөлт гэдэг тий. Хямдрал хөнгөлөлт гэж ойлгож байна кэшбэктэй. Ийм байгаа шүү. За тэгээд ивент тэтгэгчтэй баярлалаа. Copa America-гийн
тоглолтуудын талаар мэдээллийг болоод юу яана. Төгсгөл хэсэгт нүгээ тэгээд евро руу орё гэж бодож байна. За еврогийн шүүгийн дөрөв бол одоо супер багууд үлдсэн байсан. Англи, Испани, Франц, Нидерланд, Англи гэдэг. Тэгээд эхний тоглолт бол Испани, Францын тоглолт болсон. За энэ тоглолтод бол юу яасан? Алlianz Arena, Мюнхен хотын Allianz Arena зингэлтгэл болж 62042 үзэгч одоо цуглаж үтсэн байна. Slavko Vincic гэж одоо Словен шүүн явуулсан. Испани, Францыг 2-1 хацаатай болгож авсан. За энэ тоглолт юу болвоо? Ямархуу агуулгатай болвоо? Тоглолтын өмнөх магадгүй хүлээж исэн онцлог зүйлүүд нь тухайн үед юу байваа? Тий. Энэ Европын аргын тэмцээн болж байгаа цэнгэлтгүүд нөгөө нэг одоо юуны ивент итгэгчдийн одоо ялгааны улмаас цэнгэлтгүүд арай өөр нэртэй байгаа юм шүү дээ. Тэгээд одоо жишээ нь Allianz Arena бол бидний мэддэг Allianz Arena бол Европын аргын тэмцээн болж байгаа нэр нь бол Мюнхен футбол арена гэдэг нэртэй байдаг ч юм уу. Тэгээд ер нь ихэнх цэнгэлтгүүд нөөрөөр нэртэй л яваад байдаг. Одоо жишээ нь бидний нөгөө нэг Signal Iduna Park Westfalen Stadion гэдэг нэрээр нь мэддэг Борусsia Dortmund клубын цэнгэлтг бол BVB 09 цэнгэлтг стадиум гэж явж байгаа тийм. Гэх мэтчлэнгээр тэгээд Мюнхний хөлбөмбөгийн аренад баг шиг ихний тоглолт болсон. За тэгээд тоглолтын өмнө бол Испани шгшээ баг Европын аргын тэмцээнд хамгийн олон гол оруулсан байсан бол Францын шгшээ баг нэлээд тоглолтоос нэг ч гол оруулаагүй өөрөөсөө оруулаагүй явж байсан. Тэгээд хамгаалтын хувьд гэх юм бол Францын шгшээ илүү одоо нэг хамгаалтай байсан л ялцчихв. Нэлээд тоглолтоос алдаагүй. Гол алдаагүй. Тэгээд ер нь ганцхан гол алдсан. Левандовскигийн одоо торгуулсан цохилт тэр найз давтаж зогсон шүү дээ. Эхнийх нь хаалтсан шүү дээ. Энийг хаацсан байсан бол гол алдаагүй явж байгаа байсан. Харин Испани шгшээ бол төлхөө товтлж тоглож исэн учраас бас тийм олон гол алдаагүй байсан шүү дээ. Хэсгийн тоглолтод бол гол алдаагүй гарч ирсэн. За юг Хорват 3 төгөр хоцсон. Тэгээд дараа нь Италийн 1 төгөр хоцсон, Албаны 1 төгөр хоцсон. Тэгээд зөвхөн Хвича эхний голыг хийсэн. Тэгээд дараагийн голыг нь болохоор Флоран Вирц бол хийсэн байсан. 2 гол алдсан байсан л та. Тэгээд Испани шгшээ баг илүү онцлог зүгээр ах гэж бодож байна. Испани шгшээ багийн талаар одоо нэг төрөл бүрийн одоо нийтлэл анализ бичдэг хүмүүс болохоор энэ Испани шгшээ багийг 2008 оны Испани шгшээ багт аюу харьцуулсан байсан. За тэгээд зөвхөн 2008 оны тэр анализэд гэлтгүү тухайн Испани шгшээ багт тоглож исэн тоглогч ч гэсэн бас яг энэ Испани шгшээ бол бидний тоглож исэн авраг болсон 2008 оны одоо багтаа их адилхан байна гэдэг. Тэгээд юугаар адилхан бэ гэхээр нэгдүгээр тасгалжуулагч тухайд бол 2008 оны Испани шгшээ багийг Луис Арагонос удиржсэн. Тэгээ 2006 онд Лигагийн тэмцээнд бол Испани шгшээ бол шүгэ 16-д Францад 3-1-ээр хожигдсон. Тэгээ 3-1-ээр хожигдсны дараа Испани хөлбөмбөг бол Арагоносыг цааш нь ажилуулъя гэдэг шийдвэр бол гаргасан. Тэнгүүтээ 2006 оны намар Испани Европын аваргын сонголт шалгуулалтын эхний 2 тоглолтод дараалал хожигддаг. Тэгээ дараалал хожигдсны дараагаар Луис Арагонос за би одоо ажиллаа өгье гэж хэлдэг. Тэгсэн чинь Испани хөлбөмбөг бол бөөг та бэжи одоо бид нар одоо танд л итгэж чинь те тань таал Испани хөлбөмбөгийг одоо аваргын зам төгтлөн гээд тэг бүр Испани хөлбөмбөг бол өөрөө тухай гуйжсэн шүү дээ те. Тэг гуйхан чашин зүгээр ингээд хүсэл тавиад те үлдчихээ гэж гээд Луис Арагонос өөрөө болиё гээд тий ч уус 2 тоглолтод дараалал хожигддонгууд тухайн Испани хөлбөмбөгийн талаар медианууд бас амар бөмбөгдөжсэн. Тэгэхээр Испани хөлбөмбөг бол хатуу зогсоод Луис Арагоносыг үлдээе гээд тэгээд тийм хүсэл тавиад тэгж явж исэн. Тэгж явсан учраас одоо яг тэмцээний өмнө бол 2008 оны Европын аргын тэмцээний өмнө Луис Арагоност бол төдийлө итгэхгүй байсан. Испани хөлбөмбөг бол баг итгэж исэн. Яг Испани одоо хөлбөмбөгийн талаар одоо паблик те масс олон нийт бол тийм өндөр итгэл бол байгаагүй. Яг тэрнтэй адилхан Луис Телефонтед бол яг Луис Арагоносыг эсэргүүцэжсэн шиг тийм эсэргүүцэл байхгүй байсан ч гэсэн одоо юу гэж найдах тийм итгэл нэг байгаагүй угаасаа. За тэгээд 2 тасгалжуулагч замч гэсэн төстэй. Луис Арагонос бол Испани хөлбөмбөг албандаас доктортой ажиллаж исэн хүн байсан. Луис Телефонте бол Луис Арагоностой харьцуулахад бүр илүү олон жил ажилласан. Илүү академи олон насаар навсан тийм. Тийм бүр одоо 17, 19, 21 гээд олимпийн шгшээ гээд бүр Испани насны шгшээд ажиллаж исэн. Тэгээд яг Испани хөлбөмбөгийн холбооны тасгалжуулагч хаалгачийн тасгалжуулагчаар хаалгачийн яг академи гэх юм уу те хаалгачийн тэр нөгөө бэлтгэл сургуулийн тасгалжуулагчаар бүр маш одоо олон жил бол ажиллаж исэн хамгаалтын одоо чиглэлээс ажиллаж исэн те тэгээд сүүлдээ Испани насны одоо шгшээ багуудыг удирдаад гарч ирсэн. Яг ингээд яг Испанийн хөлбөмбөгийн холбооныхан бол сайн мэднэ. Гэхдээ
дэлхийн олон нийт бол сайн мэдгүй юм тасгалжуулагч бол байсан тий. За нэгдүгээр тасгалжуулагч нь бол тийм. Тэгээд нөхөр чинь бас нэг юу яасан эргэлзээ байгаа шүү дээ. Одоо бүх хүмүүс сайн танихгүй тий. Тэгэл том хүлээлт бол байхгүй тий. Тэрнээс гадна сүүлийн хэдэн жил ялангуяа өнгөрсөн жил 23 онд Испани хөлбөмбөгийн холбоо за хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиаластай холбоотой асуудлууд маш их гарсан. За яг тэр асуудлууд эд одоо явж явах үед Рубиалас нэг үнэхээр гажиг одоо хачин сонин гэмээр нэг хөвлөлийн багварал хийгээд хачин сонин юмнууд яриад идэж бууж өдөр одоо барыг дайн хийх гэдэг юм яах сонин хачин юм яриад яг тэгж яхад хамгийн ихний игнэд Луис Телефонтэй сууж исэн. За тэр нэг яриагаа яриад би идэж бууж өгөхгүй өстэй өгөхгүйгээд сүртэй юм яах нь хамгийн түрүүнд Телефонтэй босчиж алгадчихад камеранд өртсөн. За тэрнээс ч болоод одоо Телефонтэй их шүүмжинд өртөө. За энэ нөхрийг ер нь шууд халаач гэсэн одоо юм хүртэж яригдчихсэн тийм. Тэгээд ийм одоо дасгалжуулагчны төстэй хийжээ. Бүрэлдэхүүний хувьд гэх юм бол бас их төстэй. За тухайн үедээ бол Испанийн одоо яг 2008 оны Испани жигшээ баг бол Испани төрөл бүрийн клубүүдээс бол бүрдсэн байсан. За яг хөө тэгээд 10 12 онгийн хоошоо бол Реал Барса болцсон л да. Яг тэгт 8 оны бүрэлдэхүүн 6 оны бүрэлдэхүүн ч гэсэн их төстэй л да. Тэгээд 8 оны бүрэлдэхүүн бол маш олон клубүүдийн төлөөлөлсөн тий. Одоо жишээ нь ингээд төвийн хамгаалтан дээр бол Валенсигийн Марчена байсан. Хагас хамгаалтан дээр Маркос Сена Виарал их тийм ээ. Одоо зүүн захын хамгаалагч нь хэн байгаа штэ. Катавия байсан тийм. Тэгээд гих мэтчлэнгээр ингээд маш олон одоо багийн төлөөлөл бол байсан. За тухайн үед бол Давид Виа гэхэд Валенси ч юм уу тий. Силва Валенси тий. Фернандо Торрес гэхэд бол Ливерпул их. За тэгээд тухайд бол төвийн хагас хамгаалтанд яг мэдээ Шавинээс бол Барсагийнх 8 онд Ливерпулд очсон байлоо те. Хэдэн онд очсон бэ? Торс хэдэн онд очсон байсан. 7 онд очсон. Тэгсэн 7 онд очсон. 7 онд очсон тийм. Тэгээд 8 онд бол Ливерпулийнх бол байлаа гэж те. Тэгээд ингээд маш олон багийн төлөөллүүд бол 8 оны бүрэлдэхүүнд бол байсан. Тэгээд яг энэ 24 оны Европын аваргын бүрэлдэхүүний Испани багийн орхон бас маш олон багийн бүрэлдэхүүн одоо хамгаалтан дээр ихэд одоо юу байж ин те. Реал Сосиедадын одоо Бээжин тэгээд бүр Сауди Араби лигийн нөхөр Бээжин тий. Тэгээд одоо ингээл за хаалгач нь ихэд бол Атлетик Билбаогийн хойжин хагас хамгаалт руу гэл бүр ингээд маш олон багийн бүрэлдэхүүн. Тэгээд бүр шигшээ багт дуудагдсан хамгийн олон тоглогч дуудагдсан клуб гэхэд баг Sociedad байгаа шүү дээ. 4 одоо тоглогч дуудагдсан гэхээр 4 тоглогч байна. Өмнө нь бол жишээ нь Барсагийн 10 оны дэлхийн аваргын гараанд бүрэлдэхүүн Барсагийн 7 байсан шүү дээ тийм ээ. Тэгээ харахад бол тэрнтэй харьцуулахад бол маш олон багийн төлөөл олон одоо клубийн олон өөр ялгаатай одоо төрлийн одоо хөлбөмбөг тоглодог багуудаас ирж ингэж шигшээ хатад одоо цугларсан нь бол төстэй бол байж энэ бүрэлдэхүүний хувьд гээд тэгээ яг ингээ харах юм бол их төстэй юм бүрэлдэхүүн бол байлаа. За тэгээд яг 8 оноос нэг ялгаатай нь бол Ламин Ямал, Нико Уильямс гээд хоёр одоо ингээд Сод Авиаст хоёр жигүүрт нь бол байна л да. За тэгээд илүү яг 8 оны бүрэлдэхүүн бол илүү яг нэг тики така гэхээс илүүтэйгээр илүү одоо товтлж тоглосон тийм довтлооны хөлбөмбөг үзүүлдэг тийм баг бол байсан шүү дээ. 12 оны баг бол илүү одоо бөмбөг барьсан тийм илүү нөгөө хамгаалах гэж орон зай өгдөггүй тийм хамгаалах гэж баг бөмбөг барьж амшиг тийм тоглолт үзүүлдэг баг 12 онд бол болцсон байсан. 8 оных бол шал өөр байсан тийм ээ. Илүү довтлж тоглодог илүү нэг зоригтой бөмбөг эзэмшдэг гэдэг шүү дээ тийм байсан бол энэ Испани бол бас тийм тиймэрхүү Испани шигшээ баг байлаа гэд иймэрхүү байдлаараа тоглолтын юм аяг тоглолтын одоо тоглогчдын бүрэлдэхүүн за тэгээд тасгалжуулагчийн нөхцөл байдал гэдгээр 2008 оны Европын аваргаас Испантай их төстэй Испани байлаа гэж байгаа. Тоглолтын өмнөх байдлаас харах юм бол тийм ээ. За тэгээд Францын шигшээ баг бол энэ тэмцээнд бас гэмтэл бэртэлтэй гол тоглогч нь Килиан Мбаппе гэдэг. Тэгтээ яг гол оруулахгүйсэн ч гэсэн бол Франц олон голын боломж бүрдүүлсэн бол байсан л да. Нийлдээ тоглолтоос голын одоо бүрдүүлсэн бодит боломж гэж сүүлд бид нар яриад байгаа. Юу гэхээр XG те. XG нь бол 7 10 хэдэн одоо гоолын боломжээс нэг нь ч бол хийгээгүйсэн гэдэг ч юм уу те. Яг зөв гоол хийж чадахгүй байсан ч гэсэн нөгөө талаас яг Франц шигшээ гоолын боломж бол бүрдүүлээдсэн. Гэхдээ бүр бүгдэн уулуулж давтлахгүй ч гэсэн тоглолтын тухайн моментод бол тийм боломж бол гаргаж ирсэн л да. Тоглогч уур чадвар байна, тоглогчийн тесрэлттэй те. Тэднийг ачаар бол гоолын боломжууд гаргацсан байсан хэрэг хийж чадахгүй явагдсан гэдэг ч юм уу те. Иймэрхүү нөхцөл байдалтайгаар бол тоглолт бол ихсэн. Тэгээ мэдээж авсан Франц хүлээлтэнд бол хүрээгүй тоглолт үзүүлж исэн бол Испанчууд бол Алидийн хүлээлт бүр ингээд давтсан тий. Бүр хэд дахин баг давтсан шахав ингээд явжлаа. Тэгээд 8 шүгэн 8-д бол Германтай бол маш гоё тоглолт бол үзүүлсэн тий. Тоглолтын төгсгөлийн минутанд бол гол хийсэн 119 минутанд
гэ тэ. Тэгээ Испанчууд бол мундаг байсан. Одоо энэ дээр энэ евро дээр Испани бол мундаг байгаа. Мэдээж Ламин Ямал, Нико Вильямс хоёр бол одоо гол анхаардаг татхан зүйтэй. Тэгээ тэр донд бас төвийн хагасан 3 байна л дээ. Яг Педри ихний тоглолтуудад их сайн байсан. Тэгээ Педри гимтний дараа Олмо. За гимтний дараа ч гэж ер нь гимтээгөө байхад нь хүртэл Олмо сэлгээр орж ирээ гол хийжсэн. Тэгэнгүүт одоо энэ Родри, Фабиан Руис за тэгээд Педри юм уу Дани Олмо. Энэ хэд бол одоо энэ багийг үнэндээ яг одоо гол нурууг нь чирж бол бас явж байна. Мэдээж товтлооны гол зүйл нөгөө хоёр байгаа үнэн. Гэхдээ яг гол шилжилтүүдийг бөмбөг барих, товтлогоо руу шилжих, хамгаалтаас одоо товтлогоо руу хурдан шилждэг ч юм уу шаардлагатай үед барих. Одоо сая энэ тоглолтын дээр 2-1-ээр мэдээж хоцсон 26 дахь минутанд Дани Олмо гол хийж байгаа шүү дээ. 25 дахь минутанд. Тэрнээс хойш мэдээж тэргүүлж явж байгаа дуусчаа. Тэгээ 20 дугаар үеийн сүүлийн хэдэн минутанд цаг барих мэдээж шаардлага гарч байгаа. Тэгэхэд ерөөсөө нэг юм сандарсан зүйлгүй те бөмбөгөө бүр маш тухтай барьж байгаа юм. Ямар ч нэг юм. Тэгээ дээрэс нь яг Францчууд юу эс? Яг энэ тоглолтын дээр одоо Испанд давуу тал өгсөн гэх юм уу? Франц бол айгүй юм унтаа гэх юм уу? Нэг юм хэцэл зүтгэлтэй нэг юм том тоглолтонд байгаа те хож одоо шүүгийн дөрөв тоглоод дээ шүү гэсэн нэг юм байхгүй харагдсан. Нэг юм зүтгээд байгаа юм байхгүй те мэддэгдэг те. Ядаж энэ ч 2-1-ээр хожигдж байгаа 80 70 минутанд Испани ингээ 50 бөмбөг орж хахад хурдан пресс хийдэг ч юм уу те салах гэж оролдог ч юм тийм байхгүй. Тэгээ яаж ч нөгөөд нь алдахгүй энэ техник сайн. Тэгээд бас айл альныханд нэг тим ялгаа гарсан болоо гэж бодчих. Энэ Еврогийн бас хамгийн одоо супер байгаа мундаг тоглогчдын Фабиан Руис юм болоо гэж бодож байна. Тий. Фабиан Руис PSG сүүлийн хагас жил айгүй мундаг гэсэн тий. Яг тэр формоор бол айгүй сайн тоглож байна л да. Тэгээд бас айгүй үр дүнтэй тоглож байгаа. Яг хоо яг хагас шээ дээр бол бас нэг хамгаалтан дээр нэг 2 удаа 16 дотор бөмбөг удаачаа таслуулга. Одоо Франц тэл аюултай момент үүссэн. Тэрийг тооцох юм бол Фабиан Руис бол бүр ил одоо бронцгой сайн тоглож байгаа. Тэр Германтайсэн тоглолтын дээр нэг ингээд Германы 3 тоглогчийн гол дээж байгаа. Нэг хөдөлгөөнөөр шууд 3-ыг хурсан шүү дээ. Хий зангаа зүүнээрээ ингэж гадраар дарддаг шүү дээ. Тэр бол амар тий. Супер тий. Тэр бол амар. Нөө нэг Iniesta-гийн л нэг Ozil-ийн ч юм уу тий. Тийм тоглогчдын нэг ингээд skill miss гэсэн нэг YouTube бичлэгэн дээр л байдаг юу шүү дээ. Дүүс шүү дээ. Тэр бол тий. Тэр бол амар Фабиан Руис-ийн тий. Тэгээд сая сүүлийн тоглолтын дээр бол Олмо нөхөр мундаг байсан. Олмо яг тэр нэг ингэж ааш юм бол хагас хамгаалтын шугам тэгээд товтлооны шугам хоёрын гол холбоос хийж байгаа. Олмо гол бөмбөг аваад 2 цохрогоо хуваарлж байгаа. Ямаалч Нико Вильямс эсвэл Моротолоо дамжуулт өгч байгаа шүү дээ. Тэр шууд хагас хамгаалтын шугамнаас Моротороо дамжуулт очиж байгаа дамжуулт бол их цөөхөн. Яг тэр Олмо тэр голд нөө холбоос хийж хамгийн чухал өрөг гүйцэтгэж байгаа гэсэн үг л дээ. Одоо хуучнаар ч ирдээ за нэг 10 жилийн өмнөхөр бол 10 номерын байрлалаар Даниэл Олмо тоглож яг ингээд тоглооны сүүлийн дамжуултын найруулга өгөх дамжуултыг өгөх байдлаар тийм ээ. Тэр үргэж сайн гүйцэтгсэн л дээ Олмо мундаг байсан. Тэгээ баруун зөнгөө их сайн тоглолдог. Тэгээ айл жигүүр рүү явж чад. Тэгээд юу нөгөө Олмог нөгөө half spaces гэдэг чинь англиар одоо аналистууд тэгж байна. Тэгээ half space гэдэг нь яг нэг бүтэн жигүүр биш, яг уртлын довтлогчийн одоо хайрцаг биш яг тэр завсар байгаа нэг юм зүүн зайнуудыг half spaces гэж одоо анализ яриад байгаа. Яг тэр зайнууд дээр бүр үнэхээр мундаг тоглолоо тийм. Тэгээ товтлооны шугам хагас хамгаалтын шугамын голын зайн дээр тоглоо. Тэгэнгүүтээ бас юу гэдэг одоо яг талбайг олвол юу гэж ингээд одоо сүүлийн үед ингээд олон хуваачаад байгаа. Одоо товтлооны шугам хамгаалтын шугам хагас хамгаалтын шугам тэгэнгүүтээ талбайн төвийн бүс зүүн бүс баруун бүс гэнгүүт нэг үндсэндээ ингээд 9 суваах гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт сүүлийн үед тэр half space гэдэг байгаа нь үндсэндээ бол талбайг баг заримдаа ингээд босоогоор нэг 7 хуучаад байгаа. 7 юм уу 5 хуучаад байгаа. Тэгээ 5 хуучингууд одоо өмнө нь бол бид нар ингээд тоглооны шугам дээр зүүн, төв, баруун гэдэг бүс үүсдэг гэсэн бол одоо бол зүүн тэгээд нэг half space төв болон зүүнний гол тэгээд төв болон барууны гол тэгээ баруун гингүүт half space гингүүт яг тэр нэг төв болон зүүн төв болон баруун гэсэн тэр яг тэр бүхшүүдээс хэлээд тах шиг байна. Одоо илүү жоохон манай подкаст төрсгөө болгоо яаж юм одоо жишээ нь Wirtz юун дээр тоглолдог тий. Ялангуяа Bayer Leverkusen-д тоглолдог. За Герман дээр бол Musiala-гийн илүү тоглож байгаа ч юм уу. Тиймэрхүү байрлал яг тэр биш гэхдээ тиймэрхүү. Яг нэг жигүүр гэхэр үгүй, төв гэхэр биш. Тэгээ хамгаалагч тэр чинь айгүй хамгаалахад айгүй хэцүү юм байл тий. Яг тэрийг болохоор яг нөгөө нэг яг half space гэж байгаа бас нэг шалтгаан юу л байгаа юм л да. Яг тэр байралтай бөмбөг авах нь бол илүү олон сонголттой болгож нэгээд байгаа. Яг одоо жишээл өгдөг чинь зүүн болон төв хоёрын голын бүс төр бөмбөг авлаа гэж ботход
тэндээсээ талбай төрөө явах одоо аюултай. Талбай төвийн бүс рүү орох аюултай. Тэгэнгүүтээ төвийн бүс рүү ороход ингээд анхаарал сарнингууд зүүн жигүүрэн сулардаг. Тэр жигүүрлийг хуваарлж өгдөг ч юм уу те. Аль эсвэл жигүүрлийг ингээ ханараад орчингууд одоо тэр нэг half space гэдэг байгаа шүү дээ. Тэрэн суларчдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр илүү нэг тоглооны илүү олон аюултай байдал үүсгдэг гэж одоо мэрэгжлийн хөлбөмбөгийн талаар бичдэг хүмүүсүүд бичээд байгаа юм тийм. Одоо Cole Palmer бол яг тийм байранд тоглож байгаа. Эзэ ч юм уу тийм Англид бол. Одоо Францаар бол тийм тоглож байхгүй. Уг нь бол тэрийг нь Олистэй байх бас. Тэрийг нь хийх хүн бол уг нь хин л дээ. Griezmann л да. Тийм хуурчин бол. Гэтэ одоо бол яг саяны еврогоор ерөн Griezmann л их муу байлаа шүү дээ. Энэ үеийн Griezmann үнэхээр муу байлаа тийм. Ямар санда 2012 онд Дишам шгшээгийн дасгалжуулагчаар томилогдоод Дишам ирснийхээ дараа нөгөө хэд хэдэн тоглогч 1 жилийн нөгөө нэг ясан бан өгсөн. 1 жил гिचтэй 6-аас 12 сарын билүү дээ. Хэд хэдэн тоглогч. Тэр нөгөө нэг бан авсан тоглогч нэг Griezmann байсан. Тэр бан буюу одоо шгшээ баг дуудагдах хоригоо дуусгаад тэгээд шгшээд ирснээс хойш Дишам Griezmann-ыг нэг ч тоглолтын суулгааг тоглуулж ирсэн шүү дээ. Тэгээд тэр бол Иркод болсон цувралаад байсан. 80 илүү 90 тоглолт. 80 тоглолт. Тийм бүр яг Франц шишээд тоглосон байдаг шүү дээ. 87 ч илүү баг тийм байгаа. Тэгээд тийм одоо итгэлээ тоглогч нахгүй Griezmann Дишам. Тэгсэн чинь Дишам юун дээр суулгасан. Португал дээр Griezmann-ыг тоглуулаагүй. Угаасаа муу байсан учраас Griezmann-ыг тоглуулаагүй оронд нь өөр тоглогч гаргасан шүү дээ, тийм ээ. Тэр чинь Португал дээр Романы хин Канте хин гэж тоглосон шүү дээ. Рабио гэсэн үлдээ. Дөрөв тийм тэгээд яасан. Тэгэхээр чин Griezmann эндээс харахад Griezmann муу байсан гэсэн. Тэнгүүтээ сая сүүл бас юун дээр Испани дээр л гаргаагүй тий. Тэгэхээр бол энэ үлрэл болон яг энэ Европын арга тэмцээн дээр бол Griezmann бол яг 2022-ын нийтлэхийн авраг тэгээ 18 он нийтлэхийн авраг дээр тоглож исэн тэр чухал үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан гэсэн үг л дээ. Тий. 18-22 онд бол Griezmann бол үнэхээр чухал яг чухал үүрэгтэй тоглож исэн. Хамгаалтын шугам, тоглоом шугам хоёрын гол холбоос идэг. Яг тэр нөгөө half space-үүдээр очиж аюултай боломжууд нөгөө тоглогчтой үүсгэж тоглож байсан бол тэгж чадаагүй тий. Тэгэхээр яг Франц Испани тоглолтыг ингээ харах юм бол яг талбайн төв яг тийм Griezmann-ы тоглож исэн тийм үүрэг нь бол дутагдж исэн гэсэн үг. Ялтчихгүй. Тэгээд нэг бол жигүүрийн тоглогчдоос тоглоноос санаачлах гардаг. Mbappe ч юм уу, Barcola ч юм уу, Dembele ч юм уу тоглолтыг аваад хурц болгож байгаа байхгүй. Тэд нар ингэж нөгөө ингэж одоо юу гэдэг чинь дамжуулалтаар одоо шоу малгасгүйгээр өөрсдөө хүчээр тайрж байгаа байхгүй. Заримдаа TR нанц ч юм уу тий. Тэнгүүт өмнө болон одоо сая Испани шийдэр бол яг тэр тим одоо хүчээр дайрахыг нь Дани Олма айгүй хөвтэйхэн болгож өгч байгаа байхгүй. Дамжуулалтаар хийнэ гэдэг чинь хамаагүй амархан байхгүй тий. Тийм тэгээд тэр үрийг бол Дани Олма хийсэн бол Франц далиг тийм холбоос их тоглогч бол байхгүйсэн болоо да гэж. Португалийн эсрэг хийсэн тоглолтод төгсгөлд нь Дембеле орж ирээ бужигнуулсан. Их сайн тоглосон. Тэгээ тоглолтын шилдэг тоглогч болсон. За тэгээ энэ дээр гараанд гарч байгаа шүү дээ. Тэгээ сайн тоглосон. Коломоныгийн голын довтлооны гол шилжилтийг бол Дембеле Мбаппе руу гаргаж өгсөн. Мбаппе хөлн дамжуулалт Муаны хийсэн. Гэхдээ яг энэ шгшөөд бол яг Дембеле байгаа болохоор тэгээ Барколаг аваад, Коломоныг аваад, Олисыг авааг. Олисе байсан машаал өөр юм бас нэмэгт болоо гэж бодоод байгаа. Асын цайны цохилт, чөлөө цохилт. Дээрээс нь тэр half space те. Дембеле ч half space-ээр тоглодог төхөр биш байхгүй. Нэг бол жигүүрлэг бүтээн, нэг бол яг дараа цохилт те. Тэгэхэд Олисе ч арай өөр тоглолттой. Тэгээ дээрээс нь за Олисе гэхээсээ илүү Погба маш их дутагдаа гэж бодчих. Энэ Францын бүрэлдэхүүн дээр. Мэдээж Погба бол бантай байгаа. Тэр дав заалдж байгаа спортын арбитрийн шүүхтэр гэхдээ тэр асуудал бол шийдэгдээгүй. Тэгэхээр хэрвээ Погба байсан бол нөгөө ийм одоо юу гэдэг юм бэ ингээд боломжгүй нөхцөлд хэцүү нөхцөлд нэг юм ив шидтэй юм шиг үйлдэл хийчдэг хүн шүү дээ Погба ч. Одоо энэ Ламин Ямал нь байна гэдэг ч юм уу. Нөгөө талд Музиала Германд маш сайн тоглолоо тий. Магадгүй Шаби Симс Коде Гакпо тэр тоглож байлаа Нидерландд гэдэг ч юм уу. Англид бол одоо Сакаго чухал гол хийсэн гэдэг. Тэнгүүд Погба тийм байх байсан нэгдүгürt хоёрдугаар тэрнээсээ гадна шилжилтүүд сайн хийсэн шүү тоглооны шилжилтүүд гоё дамжуулалтууд тий. Боломжгүй хэцүү гоё дамжуулалттай гаргаж байгаа. Дээрэс нь прессинг асуудал. Тэгээ өөр дөр нь хоёр ч тоглогч ирсэн. За ерөн сайн яваад гуравч ирсэн гараад ирнэ Погба. Тэгээ биеийн хүчээр мундаг хурдтай хүчтэй тэрэгтэй. Тэгээ Погба бас одоо их л дутагдсан болов уу гэж бодож байна. Тэгээд яалтчгүй талбайн төвд бол яг тийм одоо дотлохоо зохион байгуулах чадвартай тоглогчд бол Францын шгшээд бол энэ тэмцээн дээр бол уг нь бол байсан. Тэгээ тэр нь Griezmann байсан тийм ээ. Griezmann сайн тоглосон. Сайн байгаагүй. Тэгээ Griezmann байхгүйд бол орлого тоглогч бол байсангүй те. Канте нэг ихний хоёр тоглолтын дээр бүр довтлогоо одоо хийж мэж нэг тоглосон шүү дээ. Тэгээ Канте яг үнэхээр супер байсан. Гэхдээ супер байгаад Канте ч яг довтлооны тоглож юм. Тэр биш те. Тэгэхээр яалтчгүй тэр дээрээ дутсан л да.
Тэгээд тоглолт бол эхний 45 минут бол үнэхээр супер болсон. Оо янз янз. Хоёр цэшээ довтлоо. Тэгээд эхлээд Франц хийлээ. Тэгээд Францын сөрөг довтлогоонууд аюул тарих гээд байлаа гээл. Тэгжсэн чинь Ламин Ямал энэ төвцөний хамгийн шилдэг голыг оруулчихсан. За финал дээр л бүр одоо тэрнээс илүү гол орчихгүй болол энэ тэмцээний хамгийн шилдэг гол. Одоо ингээд нэг Европын авраг болгон ч юм уу том тэмцээн болгоны ингээд нэг юу байдаг шүү дээ. Хурангу одоо трейлер ч юм уу тизер ч юм уу тийм ээ. Эсвэл нэг интро ч юм нэг тийм хийдэг шүү дээ тийм ээ. Яг тэгэнгүү тэрэн дээр одоо орох гол бэлэг тэмдэг болсон гол Ламин Ямал хийсэн тийм. Ламин Ямалын гол, Беллингемийн гол. За тэгээд бас Беллингемийн гол бас тийм ээ. Тийм. Саяны хэнийг гол бас болоо. Сакагийн өмнөх Сакагийн гол бас шүгэний гол тийм. Тэгээд Арда Гүлэр гэдэг. Гой голод бас зөндөө орлоо шүү тийм. Зөндөө голод орлоо тийм. Тэгээд Ламин Ямал гэснээс Испанийг одоо шигшээ тоглолтын фаворитууд гэж олон газар бол бас үзээд байна л да. Тийм шүү дээ ойлгомжтой тийм. Тэгээд одоо яг энэ тэмцээний формоор. Тэгээд фаворитууд байхын айгүй том зүйл нь одоо зөвхөн Ламин Ямал Никогоос гадна сэтгэл зүй тактикийн хандлага байна л да. Одоо юу гэдэг Франц чинь супер бүрэлдэхүүн. Хэдийгээр төвийн агс болохгүй гэсэн Мбаппе байна тийм. Дембеле байна. Тэгээд төрөлөг гол хийж байна. Тэгж яхад Испани төрөлөг гол алдаад ерөөсөө тоглолт нь өөрчлөгдөж байгаа зүйл байгаагүй, хямарж байгаа зүйл байгаагүй. Би хилэмж унж байгаа, унжиж байгаа тий. Эсвэл хоорондоо бухимдж байгаа, муудалцж байгаа. Одоо энэ хамаасалчлаа энээс одоо чинь Лапорт тэрэн дээр Коломоныг алдчихж байгаа шүү дээ. Тэрэн дээр Лапорт руу явж байгаа, уурж байгаа хүн байггүй ч юм уу. Ингээд багийн уур амьсгал сэтгэл зүй бол их мундаг байна. За энэ чинь гоо сүртэй сонсогдохгүй гэж найдаж байна. Тэгээд тэр нь бас их чухал юмнууд энийг байна. Тэгээд ямар ч одоо сэтгэл зүйн хямралгүйгээр ерөөсөө 10 эдгээр минутын дараа Ямал тэр тоглолтыг сэргээж байгаа. Тэгэл Олмогийн голыг бас дууналж болохгүй. Үнэхээр супер гайхалтай техниктэй гол байсан. За тэрний дараач ганц хоёр бас боломж бол байсан. Ингээ харахаар сэтгэл зүйн хувьд бол их мундаг байна гэж хэлсэн. Тэгээд чинь бас өөрсөндөө ямар ихтгэлтэй л байгаа юм л да. Тэгээд тэр одоо 2008 оны Европын аварга багт адилтгаад байдаг нэг нь бол ямар нэгэн тим юу гэдэг чинь хит том одоо нэг иготой тоглогч бол байхгүйсэн та байхгүй байна гэдэгт бол холбоод байгаа л да. Одоо тэгэл нэг Ламин Ямал, Нико Уильямс хоёр нэг хайчлуу давдаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр одоо нэг юм л хийх гээд байгаа юм тийм. Тэр чинь ингээд багийн дотоод уур амьсгалыг харуулж байгаа хэрэг тийм. Тэгээд одоо гоё уур амьсгалтай маш одоо нэг нэгэндээ найцсан тийм. Нэгэндээ итгэсэн тэгээд би л хамаг юм чирнэгсэн тийм байхгүй олон жиг тийм тоглогчтой учраас дотор гур амьсгал гоё л байна л дээ. Тэр нь бол бас багийн тоглолтод хэцүү байсан ч гэсэн тоглолтыг эргүүлэх тийм тэр боломжоос олгож л байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол тэгээ насны үед бас их сонирхолтой бүрэлдэхүүн. Одоо Хесус Навастын чи 38-тай. За тэгээд ингээд Карвахалын үеийн цөөх хэдэн бас тоглогчтой байна. 31 2-тай. Одоо Родри чинь хийдвэрч 27 8 өрчөж байна уу баг. Тэгээ ингээд иймэрхүү. Тэгснэ нэг яг эд үе дээр одоо Родри бас эд дээр нь л ярих байх л та мэдээж 27. Тэгээд нэг 23 4-өөс эд үедээ байгаа тийм. 23 4-өөс нь 27 8 сүртэл яг нэг Фабиан Руиз гээд эд үе дээр явж байгаа хэд байгаа. Тэгснэ дунд нь хин энтер байгаа. За одоо Фермин Лопес, Нико Уильямс энтер гээд энэ хэд чинь болохоор дөнгөж одоо 2021-тэй те нэг юм. Тэгээд Ламин Ямал байгаа. Дөнгөд ингээд нэг юм хөөрхөн уур амьсгал айгуу гоё нэг тогтчихсан. Тэгээ Мората ч одоо 31-тэй байгаа. Нэг иймэрхүү нэг юм бүрэлдэхүүнүүд гойс болгочихж та. Тэгээд Франц Испаний тоглолтын гарааны 11-ийн дундаж нас нь аль нь илүү гэж бодож байна. Бас бодохоор сони тий. Гэхдээ нөө яг саяны тоглолтын дээр нөө Хесус Навас байсан болохоор дундаж насыг нэлээд дээшээ татсан л баг л та. Мората 31-тэй багдгүй Франц ч илүү залуу байсан байж магадгүй. Яг одоо Францд 30 гарсан хүн байсан юм уу? Манян, Тео Эрнандес, Упамекано, Салиба, Күндэ, за Канте 30 гарсан. Рабио, Чуамени, Мбаппе, Дембеле, Коломон тийм шүү дээ. Бараг илүү залуу байсан юм шүү дээ, тий. Харин хэр зөрүүтэйсэн гэж бодож байна. За өстө мэдгүй маа. 30 гарсан ганц Канте ч 33-тай, нөгөө талд 38-тай хин Навас, 31-тэй Мората. За Фабиан ч 27-8-тай баг. Родри бас тэр хавцаа байгаа. Дани Олмо ч бас нэг 24-5 хүрчихэж байгаа. Кукуре ч 23-22-3-тай. Лапорт ч бас 30 бараг хүрчихэж байгаа шүү, тий. 30 гарцаа. Тийм 31-2-тай ч лөө, тий. Наачо гарсан штэ гараанд. Наачо ч 32-3-тай болсон. Йоо, тийм байна. Нилээ яг бол Ямал Нико гэж залуу байгаа юм шиг боловч ер нь хамаагүй илүү өгшин бүрэлдэхүүн гарсан юм тий. Хит зөрүүтэйсэн. 2 насны зөрүүтэй. Яа. Францын гараа гэдэг чинь тий. Францын дундаж гараа Испанийн хийсэн тоглолтын дундаж нас 26, Испани 28.
28 чинь дунджаар л хөгшин нас шүү дээ. Аргагүй мэн хамгаалтын дөрвийн 3:30 гарсан юм байсан биз дээ. Урдаа мороотаа. За тийм байна. Яг ингэ бодсон чинь тэр юу би нэг гарааг нь харчаад ямар сонирхолтой л гэж бодчихсон. Ерөөсө бодоогүй юм байна. Нэг яг бид нэг ингээ Испаник залуу гэж яриад байгаа боловч яг үүндээ Франц нөлөө залуу хүртэл гарсан байгаа даа. Тэр Францын хідэн нөхдүүд ерөн зүгээр ямар залуудаа ингээ дэлхийн танигдсан те нөхдүүдийг мэдгэж байгаа байхгүй. Испанод ингээ чимээгүй залуу юм шиг ирнэ бас ингээ асар туршлагатай баг байгаа байхгүй. Одоо хамгаалт хийдэг чинь Лапорт, Начо, Навас тий 30 иттэй тий. Унаа Симон ч гэсэн бас тийм жоохон бол биш шүү дээ. Баг гушурж байгаа хаа тий. Тэгээд талбайн төв бол Родри, Фабиан Руис хоёр бол 30 нэлээд төгссөн хоёр тий. Тийм баг. Тийм байна. Мората уус 30 гарцсан. Хамгийн залуу Кукурея хин гурвал юм биш үү? Нико Ламин Ямал гурав юм биш үү? Кукурея ч бас залуухан 22 3 таа баг. Гүй 24 та хүрч байгаа хаа. Хүрч байгаа юу? Тийм, хүрсэн. Тэгвэл ерөөсөө нөгөө хоёр юм байна. Бараг сайн ярил те. Яг бүр хамгийн залуу нөх юм бол нөгөө хоёр уусаа нэг нь 16-тай нөгөөх нь 21-тэй л ахгүй да. Бус нь бол бүгд 24 5-аас тийш. Педри тоглож байхдаа болохоор Педри чинь 22 ч лөө те тийм. Педри жоохон. Педри 90 юу лээ? Педри чинь 2001 баха. 2002 маяг гэж явдаг баха. Тийм. Нөгөө нэг 19-оос 20 оны улиралд 18-тай гарч ирсэн шүү. Тэгэхээр 2001 2 оны л байгаа тийм. 2 оны гэж явдаг тийм. Тэгвэл бас сонирхолтой биш үү те Испани туршлага гэдэг бол тэгээд Испани тэгээд эхний үед бол бас яг гол алдчихад ерөөсөө ямар нэгэн байдлаар тоглолтын хэмнэлийг алдаагүй явж байгаа. Тэгээд expected goal-оор бол тоглолтын эхний үед бол Испани арай ил байсан. Тэгээд яг тэр Ламин Ямалын тэр ингээ хөдөлгөөн гол руугаа дараад тэр цаашаа зогсож байгаа. Тэр бол тэгэл тоглолтыг тэр чигээр нь эргүүлсэн л дээ. Тэрийг одоо нөгөө нэг одоо англиар бол moment of genius тэргээд байгаа шүү дээ. Яг ингээд сод авьяасны аг шиг ингээд байгаа шүү дээ. Яг тэр чинь л ингээд тоглолтын бүр яг эргэлтийн зохиолч байгаа байхгүй. Үнэхээр супер. Тэр бол ингээд яг тийм одоо авьяас, чадвар, сэтгэхүй тэр бол одоо мэдгүй хэдэн сайд нэг л байгаа шүү дээ тий. Би тэр тоглоомоор ярьчихсан. Өөш. Яг ингээд хэдэн сайд нэг гэж наа чи баг 8 дээр бод нэг нөхөр юм шүү гэдэг. Тоглоом болоод. Ламин Ямал энэ чинь ингээд гол хийснээр Евро гэдэг тэмцээний түүхэнд за ер нь дэлхийн аврагч оруулж болно. Аль том тэмцээний түүхэнд бол одоо хамгийн залуу голоор тоглож байгаа. За Еврогийн хувьд бол хамгийн залуу тоглогч нь 2004 оны Еврогоор Швейцарын шишээ Фонлантен байсан. За тэр амжилтыг бол одоо бараг 2 жилээр хийвдэж байна. Бараг л арай 2. Хөө энэ аг шишээ 16 настай хүүхд хизээг голыг хийв. Одоо 7 сарын 13-нд 17 хүрнэ. За тэгээ шишээ тоглолтод одоо 17 хүрчээд хамгийн 17 настайдаа оролцох анхны мэргэжлийн тоглолт нь Еврогийн финал байна. За тэгээд юуны яг нэг сошиалар нэг юм явсан. Адриан Рабио ингээд ярьцлага одоо сэтгүүлч Ямалын талаар асуусан чи одоо сайн тоглосон тэгээд юу гэдэг те илүү юмд хүрмээр байвал баг бидний эсрэг бол илүү сайн тоглох хэрэгтэй юмстай гэсэн нэг тийм жоохон өнгөрөөч гэх юм уу те хүүхд жоохон дээрлэгсэн гэх юм уу. За тэгж ойлгохоор ч юм уу юм бол ярьсан гэдэг юм яригдсан. Гэхдээ тэр бол жоохон контекстээс аваа хийсэн. Рабио бол одоо юу гэдэг тэр мэдээж 16 дэх хүүхдийг тэгж бол яриаггүй. Яг тэрийг бас засах хэрэгтэй. Рабио бол юу гэсэн гэхээр тэр чинь айгүй олон юм ярьсан. Мэдээж Испантай сэрдэгч багийн талаар юу гэж бодож байна те. Нико Уильямс Ламин Ямалын тоглолтыг үзсэн үү гэх. Тэгэхэд бол мань хүн хэлэхдээ бол Ламин Ямал Нико Уильямс үнэхээр супер байгаа. Бидэд бол одоо зөвхөн би гэлтгүү багаараа те ач холбогдол гэж ингэж анхаарал хандуулж ингэж байгаа. Тэгээ бид нар бол тэр хоёрыг зогсоохын тулд те илүү сайн тоглож анхаарал хандуулах хэрэгтэй. За тэд нар ч гэсэн мэдээж шүүгийн одоо тоглолт учраас бас тоглолтынхоо левелийг бол нэмэх баха гэж. Уг нь бол яг ингээ хүмүүсийн ширлээд байгаа шиг тийм утгатай юм бол яриаггүй юм байлээ шүү. Раби бол. Тэгээ тэрийг нь мэдээж ингээ нөгөө сошиал медиагаар бол хэтрүүлсэн. Тэрийн ч Ламин Ямал харсан баг. За тэр Ламин Ямал тоглолтынхоо өмнө бол яг тоглолтын өмнө Instagram дээр бас нэг стори оруулаа те. Олон юм ярилгүй ер нь үйлдэлээрээ үзүүлэх хэрэгтэй энэ мэтэр гэсэн нэг ухаантай нэг юм шатар матар тоглож байгаа нэг юм стори бол оруулсан. За тэгээ энэ тоглолтын дээр ядж хахад яг Раби өөрийг нь хамгаалж явах Рабиог бол зөвхөн нөгөө нэг англиар тайлбарлагч ярьд юм да. Turn them inside out гэж зөвхөн нэр бүтэн эргүүлсэн шүү дээ Рабиог. Нэг зангаа зүүн болгоод тэгээ зөгчиж байгаа шүү дээ. Тэр хооронд Рабио нэг бүтэн эргэж байгаа байхгүй чаас. Тэр Рабиог хуураа тэр супер голыг хийсэн. Тэгээд бас нэг хариугаа авчлаа гэсэн яриа явсан. Тэгээд үнэхээр супер гол хийсэн. Тэгээд Дани Олмогийн гол. Олмогийн голыг бас тийч магтахгүй байхын аргагүй. Тим баг зайд тим одоо агаар дээр явж байгаа бөмбөг хайрцаг дотор те одоо тургуулын талбай дотор хамгаалагч дээрээс өөр дээрээс нь давж эргүүлж хараа тэгээд зогч байгаа тэр бол бас одоо супер техник шүү дээ. Нөгөө дөнгөж сая хуйлаа 98 оны дэлхийн аваргын зүгээр хайлт нэг бичлэг одоо бичлэг үзчихсэн.
Тэрэн дээр бол одоо жишээ нөгөө домогт гол байдаг тийм Денис Беркампи тийм Роберто Аялагг одоо эргүүлээ явуулдаг ч тийм супер хамгаалагч. Тэрнээс одоо дутгааргүй л техник байхгүй. Яг мэдээж Беркампи бол тогтоолт байгаа. Гэхдээ яг тэр ингээд богинохон зайд эргүүлж байгаа дагуулж байгаа л тийм. Нэг зангаад бишээ нэг далаагаад далааж хоорондоо баруун үлхэн гадраар одоо өөрөөсөө цогц цай үсгэж байгаа шүү дээ. Тэр бол бас амар өндөр техник л дээ. Тэр баг зайн тэгж сэтгэхээ тийм үүсдэгтэй тэр бол Испани яг ингээд хувь тоглогчдын техникээс үнэхээр мундаг байгаа юм л та. Одоо Дани Олмо, Нико Уильямс, Ямал тэгээ талбайн тэр төвийн одоо нөгөө хоёр бол бас амар техниктэй шүү дээ. Фабиан Руис тэ Родриго хоёр бол амар. Тэгээд Олмо өнгөрсөн Европын аврагч гэсэн сайн тоглосон шүү дээ тий. Их чухал тоглолтын нэг байсан. Европын авраг сайн тоглосон. Энэ Европын аврагч жоохон Педри жоохон дарагдаадсэн. Тэгээд Педриг гимтээд Олмо ингээд тоглоход бэлэн байгаа байхгүй. А тэнгууд Францад болохоор Гризман байхгүй байхад орлох хүн байхгүй байгаа. Мбаппе гимтчихэд формгүй үед бас орлох хүн. Тийм. Тэгэхээр бол одоо юу гэдэг чинь тий. Яг тэр тоглолтыг нэг ингээд нэг эвтэйхэн болгох, эвлүүлэх яг ингээд нэг илүү одоо юу гэдэг чинь тоглохыг зохион байгуулалттай бол хурц болгох тийм тоглогч бол Испанд хийдэд байгаа юм л та тий. Францаас бол сэлгээгээр орж ирээд үнэхээр сайн тоглосон гэх юм бол хинээр сэлгээнд суугаад Барколоос. Тийм. Коломоны суугаад Барколо орж үнэхээр гож байгаа. Мундаг байсан тий. Тэгээ Барколо би бодсон яагаад Дешам яг энэ дөр гол хийсэн л дээ. Гэхдээ Коломоны бүр үнэхээр амар хайртай маа Дешам. Тэгээ Коломон яг үндэ тийм супер бол биш байгаа байхгүй. Яг энэ тоглолтод гол хийсэн. Окей. Гэхдээ яг ингээ агуулга гарах юм бол тий энэ Франц товтлогоонд болохгүй байгаа, гол хийхгүй байгаа тий. Ийм байхад магадгүй Гризманыг илүү товтлогчоор тоглуулдаг ч юм уу чинь бусад гүйлт юм дээр болохгүй байгаа ч гэсэн товтлогчийн мэдрэмж бол мундаг шүү дээ Гризман бол тий. Эсвэл Мбаппе голуулдаг ч юм уу. Яг би бол бодохдоо Барколаг илүү тоглуулсан бол гэж бододсон. Яг энэ тоглолтын дээр гарант Моны гаргасан үр дүнд мэдээж өгсөн. Гэхдээ Баркола энэ тэмцээнээр маш цөөхөн минут тогссон. Гэхдээ тоглох болгондоо маш үр дүнтэй тогтсон. Тийм төвдөлтөөс мундаг. Айгу харамсалтай байгаа Барколагийн өмнөөс бол үнэхээр гоё байгаад байдаг даанч одоо баг нь тасалжуулагч чинь итгэдэггүй тий. Тэгээд бас яалтч бас нөгөө нэг юу л хараад байгаа юм л та. Хитрхи олон мундаг тоглогчтой болсон. Мбаппе Дембеле хоёрын суухгүй. Тэгэхээр одоо Дембелегээс суулгаж байгаа. Энийг суулгасан. Мбаппегээс суулгаж чадахгүй. Тэгээд яалтчгүй юу яаж байгаа юм л та. Барколо сая жоох арай жоох нэг чинь тий. Шишээ багдах одоо туршлагч юм уу тэр нөлөө нь жоох бага байсан биш магадгүй. Зүгээр 2 жилийн дараа мэдээж Франц дэлхийн аврагт очих байлгүй дээ. Ирэх авах байлгүй дээ тий. Мултарчихгүй бол тэгэхэд бол Барколо энэ ирчээр байх юм бол яг тэр юу тухайд ямар байдлаар тоглохыг мэдэхгүй байна. Гэхдээ саяны шиг 4-3-3 тоглох юм бол 2 жигүүр аль нэгэнд бол найдвартай л тоглох байх. Хамгийн гол нь маш тийм чанартай тоглолт үзүүлж байгаа. Тэг буруу шийдвэр бараг гаргадаггүй. Пресинг Жермен ч гэсэн бол аюу мундаг тоглосон шүү дээ. Барколо. Үнэхээр сайн байсан. Тэг үнэхээр мундаг тоглосон. Олон хүмүүсийг суулгасан шүү дээ Барколо. Гонсало Рамос, Коломоны, Икангийн, Асенсио бүгд суухад ер нь гол юм нь Барколо байсан шүү дээ яг үнэндээ. Үнэхээр мундаг байсан. Тэгээд Барколо одоо яг сая Испанд хийсэн тоглолтын дээр нөгөө хоёр нь л нэг хоёр Испанд яригдаад байгаа болохоос Барколо өөр залуу шүү дээ. Хоёртой шүү дээ. Жоох мундаг Барколо. Тэгээд харин илүү минут өгсөн бол илүү олон аюултай боломжууд ер нь бол гарах байсан байх л та. Реал Мадридэд Мбаппе очичоод баг төвийн товтлогчоор байнга тоглоод байх юм бол 6 он гэхэд 26 он гэхэд баг Мбаппены гол руу одоо Жиру зодог тайлчлаа тий. Цэвэр страйкер тэр хоёрын хооронд гарч иргүй юу. Баг Мбаппены ороод Барколо зөрүүгээ гарах магадлал яг мэдээж 2 жилийн хугацаа гэхдээ тий. Тийм. За энэ тоглолт бол Францын одоо шоугийн домог бүх цагийн мэрэгэн боч Оливье Жирүүгийн одоо Францын шоугийн хөтлөө сүүлийн тоглолт байлаа. Сүүлийн тэгсэн. Одоо 10 гаруй минутанд 20 орчим минутанд сэлгээгээр орж тоглосон. Мэдээж супер тоглогч те. Гой тоглогчийг ингээ Европод сүүлийн удаа харж байна. За мань хүн бол одоо энэ 100 амралтаа дуусгаад Америкийн одоо MLS руу Лос Анжелес FC гэж баг руу явж байгаа. За тэгээ Францын хувьд бол одоо эцсийн үр дүндээ одоо энэ том хайпнда хүлээлтэндээ Еврогийн өмнөх бол одоо том хоёр фаворит гэж Англи, Испаныг уучлаарай Англи, Герман, Франц уучлаарай Англи, Франц хоёрыг ярьжсэн бол хүрсэнгүй. За Английн хувьд бол хоёул Англи руу шилжчихв. Тэгээ. За Английн хувьд бол харин за үр дүнгийн хувьд хүрчлээ. Финал руу тийм ээ. Үр дүнгийн хувьд хүрлээ. Мэдээж одоо фаворит байсан. За ингээд суглаа шүгийн 8-ийн 16-гийн ингээд онолтоо таарахад за ингээд хоёр талаасаа одоо Франц Англи гэхгүй Франц чанга талд орчлоо гэжсэн бол Испани үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж Хорватыг хожлоо, Италиг хожлоо, Германыг хожлоо, Францыг хожлоо. Тэгээ одоо үнэхээр супер хожлуудыг авлаа шүү дээ тий. Одоо юу ярих вэ ч одоо дөрвөн том улсыг хожлоо. За яг Хорват бол Еврод сайн тоглолтгүй. Ийм байна. За харин нөгөө талд Англи бол одоо
хэсэгтээ шийцүү явсан, Словакийг арай гэж бодсон. За Швейцард орол илүү сайн тоглосон. Тэр нүнэн. За гэхдээ л бас яг тийм супер тоглоог. Швейцар бол илүү гэхэд буруу тааргүй. Ялангуяа ихний үе. За тэр Шердан Шакири болонго зөвхөн хийцэн бол яах вэ? Шакири үзчихлээ шүү. Ямар гой зөксөн бэ тэр. За тэгээд шүгэн дөрөвт бол Нидерландтай таарсан. Нидерланд дээр бол тоглолтын темп ер нь бол тогтож амжаагүй байхад Declan Rice, Бумбуг Алда, Xavi Simons үнэхээр супер бас л энэ Еврогийн онцлог гоолуудын нэгийг бол хийсэн. За тэгээд тоглолт эвгүй эхэллээ гэхэд Denzel Dumfries хөндлөн дамжуулалт ирээд Kane зогсон. За шууд бууцсан ч ихэнх хаашийн хаалга оноогүй. Dumfries хөл тавьсан. За хөл рүү нь бол Kane маш хүчтэй зогсон. Цогтол нь хөл нь явж байгаа зогсон. За тэгээд бааш шалгаад дургуулсан зөвлөлт өгсөн. За энэ дэр бас тодорхой хэмжээнд эргэлзээ маргаан бас байна. Энэ дэр яг зүгээр яг өөрөө бол юу гэж бодож исэн. Яг тухайн үед үзэж байхдаа. Тэгээд яг пенальти өгөх хэсэг шийдвэр нь бол шүүгч яг үзэмжилчих. Бүр найдвартай пенальти гэхэд ч хэцүү. Тэгээд өгөхөд бас хамгаалагчийн хөл илүү өндөр дэшээ гарцсан байна. Тоглогчны хөл рүү жийцсэн байна гэдэг зүйл байгаа даа шүү дээ. Тэгээд зүгээр энэ дээр нэг сонирхолтой юм болохоор Harry Kane бөмбөгөө цохиод бөмбөг хөлнөөс нь гараа явцсны дараа Dumfries-ийг хөлөө очиж байгаа шүү дээ. Тэгээд тийм нөхцөл харин пенальти өгсөн нь бол их л гачирхалтай л байгаа. Ер нь эргэлзээтэй шүү. Одоо тэгээд Dumfries-ийн талд буюу Нидерландын талд гол тайлбар нь өгөхөр Dumfries тэн чи хөл тавихгүй яах юм бэ? Хөл рүү нь ороогүй шүү дээ. Тэгээд хөл тавих хамгаалагч нь хамгаалах хэрэгтэй хөл тавина. Хөл рүү нь орохгүйгээр хөл тавьсан. Тэр хөл тавьсан луу цогцсныхоо дараа хөл нь очиж төгсөн. За тэгэхээр тэр бол пенальти биш ээ гэдэг үндэслэл байна. Тэгээ яг сайн нөгөө Кукурегийн гар мар гэлдэг тэрний Кукурегийнх бол угаасаа шийдэгдсэн зүйл шүү. Тэр бол хамаагүй эргэлзээгүй зүйл хажууд нь бол илүү тодорхой. Энэ дээр бол яг ингэсэн гэж яжлаа л дээ. Зүгээр яг шүүгчтэй бол хоорондоо ярихдаа бол дүрмтэй зохицуултан дээр бол яг харахад за мэдээж хөл тавьсан, хамгаалах гэж хөл тавьсан. Хөл рүү н ороогүй. Гэхдээ хөл саний яг цэнгэлэн маань хэл дээр хөл өндөр байсан. Тэгээд хэдийгээр нөөдгөн зогсон ч гэсэн зогсны дараа хөлд нь аюултай одоо нөхцөл байдал үүссэн гэдэг шалтгаанаар бол пенальти өгөх ёстой. Тэгээд эхний үйлдэл одоо зүтгэл нь шийдэл нь шалтгаан нь аюултай биш байсан ч гэсэн үр дүн нь ямар нэг байдлаар аюултай нөхцөл үүсгэсэн болоод туруулын зөвхөн алдаа өгсдөө гэдэг ийм одоо хандлагатайгаар энэ еврог болоо шүүж байгаа гэж бол ярьсан байл. Тэгээ одоо ингээ харах юм бол клубын хүрээнд тэмцээн явж исэн бол энэ дээр пенальти өгөхгүй байх магадлал илүү өндөр байгаад байгаа байхгүй. Ер нь бол тийм. Тэгээ Кэйний зохицсныхаа дараад ч явж байгаа гэдэг ч юм. За тийм ер нь нэг тийм шүүгчийн шийдвэр бол бас хамаарсан юм. Шийдвэрсэн. За тэгээд эхний үед Кейн бол тэнцүүлээд их хоёр талдаа довтлогоотой сонирхолтой юу болсон. За энэ дунд бол Депай гимтсэн. За Депай гимтэд бол одоо хэнийг Жови Верменыг оруулж ирээд илүү хамгаалж тоглож байгаа. Сүүлд нь Векорстыг оруулж ирж. Ер нь бол Векорст товтлогч болж тогсон. Депай гимтсэн нь бол бас хүсээгүй сэлгээ байсан. Тийм чухал тоглолтын дээр бол яг мэдээж Депай олон гол оруулахгүй байгаа ч гэсэн тоглолтын найруулга шилжиж бөмбөгтэй тоглолт бол үнэхээр мундаг. Векорст дээр бол маш өөр төрлийн тоглогч шүү дээ. Тэгээ Нидерланд бол одоо юу гэдэг зүгээр Англи эсрэг ингээд нэг байхад кросс хийгээл мөрөх гэж үзээд байхгүй илүү бөмбөгтэй тоглох гэж хүсэж ирсэн. Тэр Депай гэмтэг бол бас харамсалтай. За ингээд сүүлийн гол хүртэл юу болов? Тоглолтын агуулга ямархуу байв? Гол хүртэл. Тэгээд түрүүнээс юун дээр Испани Франц дээр ингээд харахад тоглолтоо 2 дугаар Испани хаалга руу нэг л удаа зогсон байлээ да. Тийм үзүүлэлтээ зүгээр тоглолт болсон. Тэр бол Испанчууд бол үнэхээр сайн хамгаалсан гэсэн. Үр дүнгээ хамгаалж тий. Тэгээд тоглолтын төгсгөлийн байдлаар expected goal буюу гоолын боломж бүрдүүлсэн үзүүлэлт нь бол сонирхолтой Францах илүү дууссан юм дээ. Испани 175, Франц 1.1. Тий 1.1 ч үлээ тий. Тэгж дууссан л байлээ. Тэр нөө нэг тоглолтын тооны харьцаа 2-1 гэр дуусж байгаа тэр гол зөрүү нь бол зүгээр магадгүй. Ламин Ямалын л гол ахгүй. Магадгүй шүү. Угаасаа тэр Ламин Ямалын тэр одоо тэр шидэт одоо үйлдэл нь бол тэр тоглолтын үеийг шидсэн ч гэсэн үг ерөөсөө. За тэгээд Нидерланд Англи дээр бол expected goal нь бол харьцангуй ойрлж байсан. Гэхдээ тоглолтын одоо юу гэдэг 2 дугаарыг харах юм бол тэр гоолыг орох хүртэл Нидерландынх бол илүү байсан. Яг тэгээд гол орсны дараа ч гэсэн тэр хоёр нь бол баг тоглолт expected goal-ыг харах юм бол яг Англи ялгүй илүү л тийм ялгүй илүү байсан тийм. Ялгүй илүүгээр бол дуусгасан байна лээ. Гэхдээ 2 дугаар үеийг харах юм бол тийм Нидерландчууд бол
одоо арай илүү одоо тийм аюултай боломжууд бол үүсгэсэн гэсэн тийм дүр зураг харагдж илээ л дээ. За Нидерландын хувьд бол бас сонирхолтой тийм боломжуудыг болоог нь гаргаж ирсэн. Одоо сая Зинглман хэлжсэн XG-г харах юм бол бодит голын боломжийг харах юм бол Нидерланд эцсийн байдлаар бол 154, Англи 125 гэдэг ийм болов бас байсан ба. Тэр нэг эхний үеийн зөрүү бол нэлээд өндөр болсон. Тийм илүү өндөр байсан тийм. Англичууд эхний 45 минутанд бол үнэхээр мундаг тоглосон. Тэр эхний үеийн зөрүү бол өндөрөөс 2 дугаар үед бол харьцангуй ингээ баланслсан байсан. Тэгээ нөгөө нэг бас XG-гээс гадна нөгөө голын нөгөө нэг аюултай боломж үүсгэсэн хин илүү давмгаалсан гэдэг нэг тийм юу гэдэг одоо нэг динамик үзүүлэлт байдаг. А тэрийг харах юм бол 2 дугаар үед улбар шарууд ялгүй илүү. Гэхдээ англичууд ч гэсэн бас үү. Гэхдээ маш одоо юу гэдэг чинь ингээд тэр ингээд зүгээр динамикээр харах юм бол эхний үеийг харах юм бол нэг ингээд ингэсэн. Тэгээд 2 дугаар үеийг харах юм бол нэг монотон. Үе үед л жоохон нэг тал руугаа улбар шар ивсэн, нэг тал руугаа жоохон цагаан ивсэн тийм үзүүлэлт харагдчихжээ. Тэгээд 2 дугаар үе дээр бол тоглолт яг ингээд баланслагдаж яваад хид хідэн аюултай боломж бол Нидерланд чөлөө цогцолтоос гүйс гаргасан тий. Одоо тэр хиний одоо Ван Дайк мөрөгдөг байна. Нэг Вейкхорст нэг мөрөгсөн шүү дээ. Тэгээд Вейкхорст нэг илж явуулаад хойноос нь Нидерландын нэг тоглогч орж ирээ хамдаг байна тий. Их мэтчлэн яг тийм хөдөлгөөн өмнөөс бол Нидерланд аюултай боломжууд бол гаргаж лээсэн л да. Гой боломжууд бас гарсан шүү. Одоо Дүнфрис мөргөөд хөндлөвч онсон. Дүнфрис ер нь их олон юмд оролцсон да. Тэгээд Филбууд нь шугам дээр тий. Эхний үеийг бол явуулдаг шүү дээ. Эхний үед бол тийм амар юм бас тий. Тэгэд одоо Англи бол за явн чангараад байна уу? Одоо Словаки юу, Швейцар, Нидерланд гээд сайжраад байна уу? Эсвэл одоо зарим хүмүүсийн бас одоо анзаарч байгаа юм байл л да. Одоо ингээд юу багтаага тааруулж тоглоод байна уу гэдэг. Одоо тааруулж гэдэг нь үед албар мод тоглож байхгүй л дээ зүгээр. Тэр хэмжээтэйгээ нэг юм болоод тоглоод байгаа юм шиг те. Тэгээ ингээ улам сайжраад ингээд байна уу да гэсэн юм ярьж байна. Тэнгүүд Испантай яаж тоглоно гэж бодож байна. Одоо энэ дээр бол Foden үнэхээр мундаг тоглолоо те. Foden энэ евро дээр эхний одоо супер тоглолтоо гаргалаа. Declan Rice яг нэг тэр гол дээр алдаа гаргасан. Гэхдээ тэрнээс бусдаар бол үнэхээр мундаг байлаа те. Тэ Алан Ширер тэр юутэйсэн тоглолтын дараа Словактайсэн тоглолтын дараа илүү эсвэл хэсгийн сүүлийн тоглолтын дээр тэгтэгээр тэнцээ хэсгээс нэр гарч байгаа шүү дээ тийм. Словентэй. Тэгээд тэр хоёр тоглолт аль нэгнийхэн дараа тэгсэн байсан л да. За хэдүүлээ ингээд Английн шгшаагийг довтлно гэж хүлээгээд хэрэггүй байна. Бид нар зүгээр одоо нэг юм дээр бүгд хүлэмжшөөрэй. Тэрний юу гэхээр ингэж тоглож байгаа нь яг одоогийн манай шгшаа багийн identity буюу манай шгшаа багийн донцлог, манай шгшаагийн тоглолтын хэм маяг гэл энийг зөв хэдүүл хүлээж авъя гэхүү гэж шийдчихээ. Ингээл төлөө зөвшөөрч. Энээс илүү бити хүлээ. Хамгийн гол нь үр дүн аваасаа гэж л одоо тий найдаа гэдэг яг тэгсэн байсан. Тэгээ ингээд зөвөр харах юм бол юу гэдэг чинь Английн шишээ баг 2018 онд Gareth Southgate үдирсэн. Эхний том тэмцээн 5 хамгаалагчтай тоглож ирсэн. Яс боломжийн одоо амжилттай зүйл хагшаа төрсөн шүү дээ. Тэр бол Английн шишээ бол довтлог Английн шишээ баг бол байгаагүй. Илүү хамгаалдаг гэдэг сөрөг тоглохын илүү аюултай боломжуудаа үүсгдэг. Тэгээд зарим одоо мөчөд бол торгуулын цогцлол дээр их ирж ирсэнтэй Англид те. Тэгээд Harry Kane ч олон гол торгуулын цогцлол хийсэн. Тэгээд хагшаа төрж ирсэн. 2020 оны Европын аргын тэмцээнд бол бас яг үнэхээр тийм мундагаас товтлж тоглосон хэд бол бас яг эргэлзээтэй. Яг тэр мэдээж яг харьцангуй динамик байсан л да саяны Англитай харьцуулах те. Харьцангуй динамик гэсэн. Гэхдээ тоглолтын үнцэн хэмааг нь бол 5 хамгаалагчтай тоглоно. Тэгээд сөрөг довтлогооноор жигүүрийн довтлогооноор аюултай боломжтой үүсгэнэ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар тоглож ирсэн. Тэгээд чинь 20 онд том багтаа хизээ тоглосон юм Англи. Германтай бол шүүгээ 16 тоглосон. Гэхдээ Герман болмоо байсан шүү дээ те. Яг Southgate-ийн одоо амжилт байгаа шүү дээ. Эрснээсээ хойшны амжилтууд донд яг ганц хоцсон том одоо том гэж хэлж болох байг нь Герман л ба. За гэхдээ Герман өөрөө тэр үед маш муу байсан. Таарах юм байсан шүү дээ. Тэгээ 10 юун дээр шүгэн 8-д юу хоцсон. Англичууд Украиныг хоцсон. Тэгээд Дайныг 2-1-ээр тухайд очижсэн. Италитай торгуулж цогцолт орж ирсэн тий. Тэгээ 18 онд бол яг том багтаас таараагүй шүү дээ тий. Бэлгтэй 2 тогссон. 2 очигдсан. Хорватад торгуулж цогцолт орж ирсэн шүү дээ тий. Бусдаар бол яг тийм яг одоо FIFA-гийн чилсэн ихний топ 10 байсан багт ер нь бол тоглоог байхаа. Тэгээ 22-ны дэлхийн авраг дээр бол бас яг арай харьцангуй л тоглож исэн. Илүү тоглохооны маягийн тийм ээ. Гэтэл юу гэдэг чи одоо энэ одоо Европын арга Испани шиг ч юм уу тийм тоглолттой биш шүү дээ тий. Тийм байсан. Гэтэл харьцангуй бас арай илүү жоохон тоглохооны маягийн тоглолттой байсан. Францтай таарсан. Францад бол 2-1 хожигдсан тийм ээ. Тэгээд энэ ингээд сүүлийн 3 тэмцээн энэ тэмцээнд ингээд
тоглож байгаа ингээд дүгнээд үзэх юм бол яг л Аалан Ширерийн хилтгэл байгаа даа те. За хэдүүлээ ингээд болио одоо те. Испани шиг ч юм уу за юу гэдэг чинь одоо Бразил шиг ч юм уу те эдгээр ингээд довтлж тоглоно гэж хүлээхээс илүүтэйгээр за магадгүй 2021 оны Европын арга Итали шиг ч юм уу те ингэхгүйгээр хэдүүлээ бол яг ингээд үр дүн авахыг л хүлээгээд байж гэж бод хэлсэн байсан л та. Тэгэхээр харах юм бол яг л үр дүнгээ яаж хийж байгаа л авч чадаад и твцэрийн финал дээр хүрээд ирлээ л дээ те англи. Яг Southgate-ийн Англи шоуд тасалжуулсан 100 тоглолттой 100 одоо ч 101 тэн насны байсан 100 тонн байсан уу. Яг энэ хүрээнд ингээ 3 шүгэн 4 гээд ингээд амжилт явж байна. Тэнгүүт Германик ганц одоо том хоцсон том баг л Герман байсан. Өмнө дандаа том багтаа дараа л авч өгдөө шүү дээ. Тэгээ Нидерландыг хожлоо. Тэнгүүт яг ингээд карьерийн базаад харах юм бол хамгийн том чухал хожил нь баг Нидерландыг хоцсон байв. Одоо чинь Герман түүхэнд илүү том амжилттай байсан чинь тэр үеийн Герман одоо энэ саяны Нидерланд хоёроос бол энэ Нидерланд хамаагүй дээр тоглож байлаа. Яг уу хүлээлт тэмцвэртэй байгаагүй ч гэсэн үнэхээр сайн тоглолоо шүү дээ. Тэгэхээр карьерийнх нь хамгийн одоо нэг том хожил гэвэл баг энэ үү? Тийм Нидерландыг хоцсооч л хэлээ. Тэглгүй яг баг тийм болж таарч штэ. Тэгээд сая шүгийн 8 шүгийн хаг шийдэр бол Gareth Southgate нэг тийм байрлалын тодорхой хэмжээний жоох өөрчлөлт оруулсан нь бол тоглолтыг илүү Англи шиг тоглолтыг илүү одоо тийм динамик тэгээд илүү одоо нөө тоглооны аюул болох үүсэх боломж л бий болголоо л да. За юу хэр үндсэн байрлал бол Англи 4-3-3-аар маягийн тоглож байгаа шүү дээ. 4-2-3-1 4-3-2-3. Тий 4-2-3-1 маягийн ийм байрлалаар тоглож байгаа тий. Тэгэнгүүт шүгийн 8-аар орж ирэхдээ яасан бэ гэхээр хэд хэдэн байрал тоглолтын явцад өөрчлөгдөж тоглох болсон. Юу гэхээр Швейцар дээр бол үндсэн байрал нь бол 3-4-2-1 маягийн. Гэхдээ зарим тохиолдолд бол 4-2-3-1 лүүгээ шилжсэн. Тэгээд ийм байрлалаар тоглох. Бөмбөг үед заримдаа харах юм бол хамгаалтан дээр 5 тоглогчтой. Хамгийн захынх нь бол Trippier зүүн захаасаа тэгээд наан ингээд сүлд хэм байсан те. Нэг удаа Конса байсан. Тэгээд John Stones, тэгээд Kyle Walker, Bukayo Saka ингээд хамгаалтын шугамд 5 болчихж байгаа. Бөмбөгтэй болоод эхлэнгүүтээ Bukayo Saka урагшаа авчиж байгаа. Урагшаа авангууд нөгөө 4-2-3-1 маягтай ингээд болчихж байгаа гэсэн. Тэгээд бас нэг өөр нэг анзаарагдаагүй нэг тийм өөрчлөлт болвол Kyle Walker, Kieran Trippier хоёрыг заримдаа Bukayo Sakаг талбайн төв рүү төлхөө орж талбайн төвд хүний тоог арай олон болох ийм бөмбөгтэй үеийн байрлалын тактикийн жоох өөрчлөлт. Ингэсээр илүү одоо найдвартай бөмбөг барих боломжийг бүрдүүлчихэж байгаа. Kyle Walker бол энэ төв рүү ингэ чөлөөтэй бөмбөг орж байгаа заримдаа бол тэгээ төвийн хагас хамгаалагч. Заримдаа Kieran Trippier ч гэсэн төв рүү ороод ирж байгаа. Тэгээ өөр нэг бид үгдээ анзаарсан нэг зүйл бол ойлгомжтой тэр бол Bellingham, Phil Foden хоёрын байрлалын солисон. Жүүд заримдаа бол зүүн захын одоо тоглооны хагас хамгаалсан. Foden гол руу орчингууд Foden гол ороод эхлэнгүүт арай илүү динамик болж байгаа. Илүү хурц хөдөлгөөнтэй болгож байгаа юм. Тэрэн жишээлбэл сая Нидерланд дээр бол хаалганы Шондгоос харагдаж байгаа гэдэг ч юм уу тийм. Яг үндсэн яг City тоглолтог 18-ын гэж болох байрлал ороод ирсэн нь бол арай илүү динамик болгоод өгч байгаа. Илүү хурц болгож байгаа юм тийм ээ. Ийм одоо өөрчлөлтүүдийг Gareth Southgate шүгийн 8 дээр хийсэн. Тэгээ тэрийгч хаашаа дээр бол үргэлжлүүллээ. Тэгээд одоо бол юу гэж 14 хоногийн өмнө бол Gareth Southgate-ийг шарж итгэжсэн шүү дээ. Дэлхийн нийтээр хийжсэн. Англичууд бол бүр тэрчгээрээ, Британиар бол тэрчгээрээ. Тэгээд Английн фэнүүд ингээд дэлхийгээр бол их байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр Премьер Лигийн нөлөөгөөр Монголд бол жишээ нь ингээд хамгийн их хөгжөөнд дэмжигчтэй Монголоос өөр шигшээ баг юм бол баг англич ч магадгүй байгаа. Дээгүр л байна тий. Нилийн дээгүр. За хамгийн их биш юм гэхэд дээгүр. Ер нь хамгийн их нь байх ч ер нь бол магадгүй байгаа тий. Тэгээд ийм байгаа да. Тэгэхээр бол юу гэдэг чинь за Монгол дахь одоо англи шигшээ багийг дэмждэг фэнүүд бол бүрс нөө саавд гэд хогийн тий. Хогийн сав өдрийгээ тэгжсэн шүү дээ. Гэхдээ бол үнэхээр одоо яг ингээд англи шигшээ менежер бол энэ их дарамтыг бол ингээд даваа гараад ирлээ шүү дээ. За яг нэг үг хэлэхэд бол Английн хүлэмжийн шигшээ багийн түүхэндх хамгийн өндөр амжилттай тасалж өгч гэж хэлэхэд бол буруудах байх. Яг Сэр Альф Рамзи бол дэлхийн аварга авцсан болгосон. За тэрнгээрээ л ингээд тодорч байгаа болохоос бусдаар бол яг асуудалгүй. Яг Англи шигшээгийг удирдаад томоохон тэмцээнд 4 удаа биш 3 удаа хагшаад үргэлжлүүлсэн нэг ч тасгалж өгч байхгүй. 3 удаа хагшаад үргэлжлүүлсэн нэг ч тасгалж өгч байхгүй. 2 удаа финалд авчихсан нэг ч тасгалж өгч байхгүй. Түүхэндээ дэлхийн аварга 66-аас өөр
2 удаа шүүгийн дөрөвт болж байгаа шүү дээ. Тэрнээс өөрөөр. Тэгэхэд Southgate 3 удаа. Тэгээ одоо 2 дараалал финалд. 2 дараалал финалд чинь тий. 90 оны дэлхийн аргаар Глен хиний Сэр Бобби Робсны Английн ах шийдүүлсэн. 96 шүүгийн дөрөв. 96 онд бол Terry Venables болсон. Тий Terry Venables-ийн одоо Англи ах шийдүүлсэн. За тэгээд тэгээ урагшлах бол домогт одоо Ramsey-гийн багтлыг оруулсан өөр байхгүй. Дунд нь өөр шүгэн дөрвч байхгүй шүү дээ. Тийм Capello ажилласан, Sven-Göran Eriksson ажилласан. Тэгээд Английн одоо цагийн одоо шилдэг дасгалжуулагч нар ажилласан тий. За тэгээд сүүлд одоо хинч ажиллаж өв тий. Тэгээд энэ Gareth Southgate ирээд Англи шгшөөгийг Альбан Нисоор тогтвортой топ амжилт үзүүлдэг топ шгшөө баг болголоо шүү дээ. Тэрнээс бол топ шгшөө баг байгаагүй Англи. За тэгээд явж хангарч байгаа юмнуудын дунд одоо форум мэдээж байна тий. Foden учраа олж гин. За Kench бас гол хэлийг юу гэдэг ч юм ингээд бас ингээд учраа болж байгаа. Тэрний дунд аюу том зүйлүүдийн нэг нь Luke Shaw. Shaw дэлхийн юу евро эхлээд гэмтэлтэй байсан. За баг хамт явсан нь Аз баг шахуу болсон тий. А тэгээ сая өнгөрсөн тойрог дээр өмнөх тойрог дээр бол сэлгээгээр сүүлд орж ирсэн. За сая бол бүр 2 дугаар эхлэхэд 40 дараад орж ирсэн тий. Шууд орж ирж байгаа. За ер нь финал дээр тоглох магадлал бол өндөр. Байна. Тийм. Триппер 50 баг. Тэгээ триппер мэдээж нөө тоглоод болоод байгаа байнга тоглож байгаа гэдэг утгаараа түүнээс биш яг формтой л ер нь Шоог тоглуулсан. Тэгэхээр Шоо гарч ирэх магадлал бол 50 байгаа. Тийм. Тэгээ Шоо орж ирэх бол хамаагүй том давтал болно. Тийм. Тэгээд финалын тоглолтын дээр бас нэг бодох юм бол Lemmy Yamal хин зогсоох гэдэг дээр л явах. Тэр нь триппер илүү тоглох уу? Эсвэл Luke Shaw илүү тоглох уу гэдэг л юм байж тээ. Тэгээд сүүлд Ливерпултэй нэг Арсеналд өнгөрсөн үйлрэлд тоглоход хинийг Томияс зүгээр албаар баруун хөлтэй хүн учраас Мохаммед Салах эсрэг тоглоно гэд тоглосон шиг зүгээр магадгүй трипперийг гаргаж магадгүй. Баруун хөлтэй хүн тотгошоогоо явдаг учраас илүү баруун хөлөөрөө сүүлийн одоо цэг рүү нь одоо хүрцэн арай илүү гэдэг дүнэлт хийгээд гаргаж магадгүй л дээ. Гэхдээ яг харж лээ. За тэгээд Southgate-ийн ярьсан дээр яг мэдээж сая бол ингээд яг энэ еврогоор шийдлүүд нь сэлгээнүүд маш сүлд хийсэн гэдэг ч юм уу те. Ийм том асуудал байсан. Саяны энэ тоглолтын дээр шал өөр байлаа шүү дээ сэлгээнүүд бол те. Тэгээд тийм шүмжинд бол байсан тэр нь хэн ерөнөдөө олсон зөв шүмжүүд байсан. Гэхдээ Southgate-ийн сая хэлсэн Английн хөлбөмбөгт оруулсан холбоо гэдэг утгаар шгшээ гэдэг утгаар оруулсан хувь нэмрийг бол өгүүлж болохгүй. За зөвхөн том шгшээс гадна тэрнээс өмнө маань бол академийн дасгалжуулагч хийжсэн 21 хүртэлх насныхны за тэр үедээ тэрнээс өмнө юм бэлээ. 21 хүртэлх насныхны Шогоос өмнө холбоонд ажиллаж байхдаа Middlesbrough дасгалжуулагч хийгээд унаад жоохон бүтлгүүтэд болоод холбоор ороод Sir Jim Brailsford гэдэг хүн байгаа шүү дээ. Одоо энэ Manchester United-ийн захирлуудын нэгээр очсон байгаа. Jim Ratcliffe-ийн удирдлагад. За энэ хүнтэй ч бол хамт ажиллаж ирсэн юм байна. За энэ хүний удирдлагад ор Southgate-аас гадна дахиад нэг 2 хүн байгаа. Нэг дасгалжуулагч менежер 2 хүн. Тэр 3 нийлээд юуны бид нар ярьсан нөгөө нэг бэлтгэлийн бааз тэр айгүй олон зүйлийн шинжилгээг бол хийсэн. Маш олон том шинжилэл. Тэрнээс гадна энэ юунуудыг одоо хүүхдүүдийн багийг болол олон улсын тэмцээнүүдэд маш их авч ирсэн юм байна. Бүр зорж 13-таад нь 15-таад нь. Тэр үед бол Английн хөлбөмбөгийн холбоонд тэр хүүхдүүдийн багуудаа бол том тэмцээнүүдэд авч явдаг норм тогтоог байсан. Нэг тоодоггүй шахав. Тэгэхэд бол Southgate болон дахиад нөгөө хоёрынх нь нэг марчаад. Тэр гурав бол энэ хүүхдүүдийг анханаас нь ирээдүйд Англи шишээ тоглоно. Англи шишээ тоглохдоо ирээдүйд Евро дэлхийн аврах тоглоно. Тэгээд тэмцээний им олон улсын тэмцээнд явах юм одоо сэтгэл зүй, аялал, тэгээд уур амьсгал, камп маш олон зүйл байгаа шүү дээ. Бид нар ил гардаггүй зүйлүүд. Заавчлаараа камер зогсчиход байна. Тэр зүйлүүдэд жоохноос нь бэлдэж байл ингэж явсан. Тэр бүрэлдэхүүн дунд жишээ нь Jamal Musiala хийнээр явж исэн. Jude Bellingham жишээ нь явж исэн баг. Тэгэхээр энэ одоо зүйлд бол бас том ингээд хувь нэмрүүдийг оруулаад явж исэн юм бэ лээ шүү. Тэгвэл яах вэ? За тэгээд 17 дахь удаагийн Европын аврах шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Испани болон Герман гэсэн одоо үнэхээр хүмүүсийн таамаглаагүй. Испани бол англи. Испани гол нь би Герман гэж. Герман гэж. Англи шүү би нөгөө олон юмар уучлаа. Испани болон англи гэсэн үнэхээр хүмүүсийн таамаглаагүй ялангуяа Испани те. Ийм учраа таарлаа. Тэгээд тэр дундаа энэ ингээд учраа таарж байхад Испани фаворитууд нь гэж нэрлэгдэж байна. Айгүй олон талаас. Мэдээж Английн фэнүүд бас эсэргүүцэх зүйл байгаа байх. Гэхдээ айгүй олон тал дээр л ингэж ярьж байна. За нэг юм сонирхолтой учраа бол гарч ирж байна.
За энэ тоглолтын агуулга формат юу болно гэж бодож байна. Англи бол явж хангарч байна. Дээрээс нь сая бол өмнөх тоглолтууд шиг хамгаалдаг үедээ тийм тоглолтууд үнэхээр үзүүлсэнгүй. Фод мундаг тоглолоо тий. Тэнгүүт энэ тоглолтын дээр ямар тоглолт болно гэж бодож байна. Энэ тоглолт тэр англи зүгээр хожиход энэ тэмцээний туршид одоо ялангуяа шүгийн хасагдах шатанд англичуудад байсан тодорхой хэмжээний Аз англид бол хэрэгтэй л гэж бодсон. Зүгээр англиг хожих тал англи руу хожиход ямар нэгэн байдлаар бага хэмжээний Аз ч гэсэн нөлөөлөх ёстой л гэж одоо бодож байна. Яагаад гэхээр Словак дээр юу болсон бэлээ? Словак дээр шууд хамгаалагчд бол жоохон яалтсан сандарчихсан, сэтгэл хөөрчихсөн байсан. Хажуугаас ирж байгаа бөмбөнөр дөрүүлээ ганц бөмбөнөр явж чад Беллингем Эксол орчихсон. Тэгээ Беллингем мэдээж гой гол хийсэн. Тэгээд Швейцар дээр юу боллоо? Швейцар дээр байна. Словен дээр Шешко хийчих боломж 2 байсан гэдэг ч юм уу тий. Тэгээд сая сүүлд тоглолтын 90 минутанд Оли Воткинс хийж ин тий. Чин бол бас тодорхой хэмжээний одоо Аз гэсэн хүчин зүйл бол явж байгаа гэсэн үг тийм ээ. Яг мэдээж бүх зүйл Аз шийдэхгүй л дээ. Гэхдээ яг нэг зарим зүйл төр нэг ивэдэг штэ тийм ээ. Одоо нэг шооноо дэвч угаагаад нэг хийдэггүй ч юм нөгөө баг ин тий. Одоо Герман, Испани дээр бол Фулкруг зөндөө мундаг бөмбөнд хүрсэн үнэхээр ороогүй штэ. Тий. Тэгэхэд бол нэг нь орчвол гайхааргүй л юм байна тий. Одоо жишээ нь Герман тэнцвүүлэхэд бол огтхон ч гайхааргүй. Тэр бол Испанид бол тодорхой хэмжээний Аз бол нөлөөлсөн гэсэн үг шүү дээ. Тэр тоглолтын төгсгөлд тийм ээ. Нэг тэрнтэй адилхан Англи хэр зур хэрвээ хожно гэж бодох юм бол тодорхой хэмжээний тийм Аз бол нөлөөлөхүйцэл гэж одоо бодож байна. Яг тоглолтоороо бүрэн илүүргээд Испанийг хожно гэхэд бол бараг байхгүй баха. За тэгээд нөгөө талдаа Испани өөрсдөө хийх ёстой юм хийх юм бол Англиг бол хожно дээр бол яагаад гэвэл Испанийн тэмцээнд нээлтийн тоглолтод Хорватыг хожлоо, дараа нь Италиг хожлоо, Германыг хожлоо. Тэгээд за сүүлийн тоглолт шүгийн 16-2 бол харьцан гол өрсөлдөгчд байсан. Тэр хоёрыг хасчих тий. Тэгээд шүгийн 8 Германыг хожлоо. Хагас шишээд Францыг хожлоо гэд дараа нь томчуудыг хоцсон байгаа байхгүй. За Хорват бол сүүлийн дэлхийн аваргын хүрэл медаль, Итали өнгөрсөн авраг, Европын авраг, Герман тэмцээнийг зохион байгуулагч бас сайн байсан. Тэгээ Франц бол ойлгомжтой. Тэгээ Франц ойлгомжтой гэх. Тэгээд энэ том багуудыг ингээд Испани хожчихлоо шүү дээ. Тэгээд бол яг энэ үр дүнгээр нарах юм бол төрүүлэх баг хэрэгтэй байгаа. Испани юм шиг харагдаж байгаа байхгүй тий. Тэгэхээр эрэгтэй ихээсээ тэгэхээр Испаниг өөрсдийн тоглолтыг тоглолтоо хийгээд, хийх ёстой юм хийгээд, гоолоо хийдгээрээ хийгээд тий. Ингээд тоглох юм бол Испани угаасаа хож. Нөгөө талд Англид хожиход англичууд хийх ёстой юм хийн, нэмэх нь бага хэмжээний Аз Англид хэрэгтэй. Тэгэх юм бол Англи бол хожоод анхудаага Европын аварга ер нь бол болох байх тийм ээ. Хэрвээ тэгэх юм бол тэгээд яг англичуудын зүр нэг магадгүй найдах юм багийн сэтгэл зүй байна. Тоглолтод хизээч одоо тоглолтыг дууссан гэж бодохгүй байгаа тэр сэтгэл зүй байна. Тэгээд тэр сэтгэл зүй эцсийн дүндээ ямар нэгэн байдлаар үр дүн яаж хийж байгааг авчираад байна шүү дээ. Тэр итгэл нь нас англичуудыг финалийн тоглолтын үр дүн ямар ч байсан цааш нь урагшлуулах хүч байх юм болов гэж зүгээр урдчил зүгээр таам гэлж байна. Испанийн хувьд бол бас фаворитод байгаа нэг том шалтгаан бол олон янзын хожлоо. Тэгээ одоо төрүүлж гол алдаад сүйд нь нөхөж хожлоо. Хожиж явж байгаад 89 дээр гол алдчихад экстра дээр явж байгаа бүр тэ 120 дээр нэмэх нэг дээр л 119 ч лөө Микел Мерино тэгж хийж хожиж үзлээ. За тэргүүлж яваад тэрийг хамгаалж тоглоод хожиж үзлээ. Бас олон төрлийн хожил авсан нь бас энэ баг олон төрлийн чадвар байна тий хамгаалж чадж байна бөмбөг барьж чадж байна цаг үрж чадж байна эсвэл нөгөө баг нь цаг үрж яхад шахаж чадж байна гэдэг ч юм уу тий эсвэл пенальт болохыг өвгөө болгож чадж байна гэдэг. Испани хамгаалалт мундаг байгаа. Тэр бол давуу тал байна. Харин Испанд нэг байхгүй зүйл бол торгуулийн цохил зохиог байгаа. Одоогийн байдлаар бол пенальт болоогүй. Хэрвээ Англид пенальт болвол яах вэ гэдэг юм байгаа. Англи бол Швейцар дээр пенальт зохиод хожоод гараад ирчихсэн байгаа. За тэр бол бас сэтгэл зүйд нөлөөлөх магадaltaй. Ягаад гэвэл энэ тоглолт нэмэлт цаг дээр орох мэдээж боломж бол мэдээж байгаа шүү дээ онлын үед тийм тэгээд англичуудад бас нэг давуу тал болох сэтгэл зүйн хувьд нэг өгшөр өгөх нийгэм байгаа нь хасагдах шатны саяны 3 тоглолтод бүгдээрэнд нь төрүүлж гол алдсан. Тэгсэн. Тэгээ буцаагаад хийж чадж байна. Словак дээр эхэлж гол алд араас нь нөхөж тэнцүүлээд дараа Харри Кейн цаг сунгаж нэмж мөргөж чигээд 2-1 хоцсон. Швейцар дээр эхэлж гол алдсан. Эвгүй байдалд орсон шүү дээ. 70 минутын гол алдсан шүү дээ. 70 минутын гол алдаад араас нь 80 дээр Букая Сака тэнцүүлээд торгуул цөлтөр хоцсон. За сая Нидерланд дээр тоглолтын дөнгөж 6-7 минутын гол алдсан. Араас нь нөхөж тэнцүүлээд тэгээ очиж. Сим үч дуусч байгаад гол хийгээ те. Эн чинь бас нэг тийм нэг
яг одоо Англи шиг багтны тийм сэтгэл зүйс байгаад байгаа хэрэг тий. Ямар ч нөхцөл бууж өгөхгүй. Тэгээ эцсийн хүртэл тоглоно гэдэг мэтгэл байгаа да. Тэр нь бол финалийн тоглолтын дээр бас нөлөөлөх хүчин зүйл ер нь бол байхыг үгүйсэхгүй шүү. Одоо саяны нэг тоглолтын үр дүн яаж ч утсан англичууд ямар нэгэн байдлаар ямар нэгэн болох байгаа гэдээ найдаад ингэ тоглоод байгаа байхгүй довтлоод тий. Саяны удирлын Баер Ливеркузен тэгсэн шүү дээ. Эрдэнэ нэмэхээр хэдэн ч удаа хийчихв. Тэгээ сүүлдээ бүр за харин Аталанта бол үнэхээр Адам бол уг мөн супер байсан болохоор тийм боломж ч өгөхгүйгээр дуусгасан. Тэгээс бусад багууд дээр бол Эрдэнэ нэм хийчихэд байсан. За тэрнтэй адилхан Англи бол одоо ингээд чухал одоо мэдээж үнэхээр авьяас чадварлаг мэдрэмжтэй тоглогчид байгаагийн давуу тал гарч байна. Тэ Словакийн хамгаалтын тэр алдаан дээр бол Жуд Беллингем ямар мундаг ажиллав. Бука Сакогийн тэр одоо moment of genius гэдэгтэй адилхан мундаг одоо мөчөөлөлтэй төгсгөлийг гаргалаа. Үнэхээр супер. А тэгээд саяны тоглолтын дээр жишээ нь Кол Палмерын мэдрэмжтэй дамжуулалт Оли Ваткинс энэ улирлжингаа хийсэн зүйлээ хийх боломжтой юм гарч. Нэг тууж би хамгаалагчаас бөмбөгийг холдуулж биеэрээ харшлаа. Тэгээд маш хүчтэй гэхдээ үнэхээр хэцүү төгсгөл. Тэр хожил бол зөвхөн одоо супер товтлогчдын хийдэг төгсгөл шүү дээ, тийм. Нуруунд дэр нь хамгаалагч байна, үнд нарийн үнцэг тэгээ хаалгаж байгаа. Тэгэхэд одоо айл алинд нь хөхөөргүйгээтэй цаад болно. Үнэхээр супер төгсгөл. Тэгэхээр яг одоо нөгөө нэг Микел Мерино хийгээд байгаа юм шиг боловч яг Англи бол яг иймэрхүү чухал нөхцөлд хожлын гол ч юм уу, тэнцээний гол ч юм уу тоглолтыг эргүүлэх тоглогч хид байгаа байхгүй. Зөндөө байгаа харин. Тэгээ бүр 1 жиш, 2 жиш, 3 жиш тэгээ бүр одоо хидж байгаа тийм. Англид одоо жишээ нь юу л дээ. Harry Kane байна, Bellingham, Saka байна, Foden байна тийм. За сэлгэнээс Oli Watkins, Cole Palmer тийм. За Ivan Toney хүртэл. Тэр эдийг зур хасахад Премьер лигийн топ багийн тоглолтын одоо шийдвэрлэх мөчөд шийдвэрлэдэг мөн Бундслигийн топ багийн топ багуудын нэг нь Ла Лигийн одоо төрүүлсэн багийн топ багуудын одоо нёгийнх нь яг шийдвэрлэх мөчөд хамгийн чухал юм хийдэг тоглогчд байгаад байгаа нь Англи асар том давуу тал байхгүй юу. Harry Kane Bayern München, Bellingham Real Madrid, Phil Foden Manchester City. За тэгээд Saka Arsenal. За тэгээд Arsenal-ийн бас нэг өөр те Declan Rice бол шийдвэрлэх мөчөд бас нэг тийм юу яадаг ш нь өгдөлтэй ш нь мөрөгдөг, цогтөг, дамжуулдаг нэг тийм нэг шийдвэрлэх мөчөд ямар нэгэн байдлаар хувь чадвар, хувь сэтгэл зүй, тухайн моментыг мэдэрж байгаа тийм зүйлсүүдээр бол Англиас тийм олон тоглогчд байгаа нь том давуу тал шүү. Одоо улиралт голын оролцоо одоо дамжуултыг оролцуулаа голын оролцоо 30 40 гарцсан 2 хүн сэлгийн сууж штэ. Oli Watkins, Cole Palmer 2 те. Багтаа ямар чухал хүмүүс үлээ. Тэгэхээр Англи бол үнэхээр одоо хожино гэж яригдж байгаа фаворит байх нь бол аргагүй. Гэхдээ Испани бол энэ хүртлээ үнэхээр мундаг явлаа. Тэрэн тоглолт айгүй одоо сонирхолтой ямар ч уйтгартай тоглолт бол болно гэж бас бодохгүй. Испанчууд бол төлхөө товтлож тоглоно. Тэр ойлгомжтой. Бөмбөг төлхөө эзэмшин. За хоёр цахаас Nico Williams, Lamine Yamal хоёр сандраган тий аюул бий болгоно. Тэгээд Lamine Yamal-ийн сүйдрэл дарагдаад байгаас Nico Williams бол энэ тэмцээнд нөхөр супер тоглолт. Супер. Сая жишээ нь Францыг хождог тоглолтын дээр Спанишгийн нийт тоглооны 60% Nico Williams-аар явсан. Зүүн зүгээрээ явсан. 20% төвөр 20% баруун зүгээрээ Lamine Yamal. Тэр Nico Williams дээр тоглооны одоо өөрөө нуруунд дээр үүрж явж байгаа гэсэн үг байхгүй. Аюулыг тэндээс бий болгоод анхаарлыг зүүн зүгөөрлөгөө татаад төгсгөлийг нь баруун төвөөс хийж байгаа гэх баг болохоор байхгүй. Морота саяны тоглолтын дээр их сайн тоглосон, хамгаалтанд оролцсон, бөмбөг шилжүүлэх, бөмбөг буулгах, багтаа агарын бөмбөг авчрах гэдэг. Гол оруулаагүй ч гэсэн сайн тоглосон. За тэгээд шүүмжинд өртөөд мань сэтгэл зүйч бас тийм сайхан бол биш байгаа. Тэгээд сая энэ еврогоор айгүй их алдаа гарч байгаа сонирхолтой юм. Айгүй олон фэнүүд талбаар орж ирсэн асуудал маш их гарч байгаа. За тэр асуудал сая Испантай тоглолтын дээр гарсан. За тэгээд нэг фэнийг барьж авах гэж байгаа хамгаалтын нөхдөд гүйж явж байгаад халтарж унаад Моротагийн өвдөг рүү яваарцсан. Тэгээ өвдөг нь гимтсээ. Гэхдээ одоогийн байдлаар бол яг хэр хүнд гимтлийн тийм яг одоогийн байдлаар бол мэдээ гараагүй байна. Тэгээд бас төхөөд ирэхээр те гарах гэж бодож энэ хүнд гимтэл битээ байгаасаа. Хэрвээ хүнд гимтэл одоо финалдаа тоглохооргүй болох юм бол энэ тоглох вэ гэдэг сонин асуудал гарч ирнэ. Тэ Ферран гол гарах юм уу? Одоо Ойерзабал гарах юм уу? За аль аль нь бол мэдээж өөрсдийн давуу сул талтай тоглож. Гэхдээ Моратас шиг яг тоглож болж чадахгүй тийм. Тэгэхээр одоо яг юу байх вэ гэдэг гэсэн юм сонин асуудал бас гарах бах тийм. Харин тийм. За ингээд Испани Англи гэсэн үнэхээр сонирхолтой финал бол Босгоны 7 сарын 14-өөс 15-ны шижиг шөнөдийг 3 цагт болно Олимпиад стадион зэнгэлтэд явагдана. За тэгээд
англи гарцсан учраас англи шүүгчид бол ажиллахгүй. За Даниэл Орсато гэж Нидерланд шүүгч. За магадгүй Шимон Марчиньяк Орсато ч Нидерланд байна шүү дээ. Даниэл Орсато ч Итали. Би нөгөө хинтээ нанд. Нидерланд шүүгч хэн байдаг лээ? Тэрнтэй хамтарчлаа Итали ямшиг нэртэй нөхөр байдаг шүү дээ. Тэгээд хин Шимон Марчиньяк ч юм уу те топ 1 2 3 том шүүгчтэй үлдсэн байгаа. Тэдний нэг нь Францын Дани Макеле та. Макеле тийм. Турпинос ба Турпино тийм Турпан байгаа. Энэ хэдээс бол нэгэн шүүх баха мэдээж. За тэгээ Испани шүүгчд бол харьцсан байгаа. Алдаалдаа гаргасан гэдэг. За ийм том юм байна. За тэгээ Титэм спорт асар дээр бол бүх тоглолтуудыг гаргасан. За одоо тэгээд юуг бол гарганаа. Финалыг бол гаргана. Ширээ захиалга эртхэн өгөөрэй хүмүүсээ их тулгаж байгаа шүү том тоглолтуудыг. Тэгээ 8655 50 гэсэн дугаараар захиалга өгцгөөгөөрэй. Эртхэн захиалаарай. Ерөн захиалгууд бол яваад эхэлчихсэн байгаа. Тийм тэгээ 50,000 урьдчилгаа нь бол зүгээр тооцооноос л хасагдчих чинь өөрөөр хэлбэл үнгүй л гэсэн үг. Зүгээр захиалгаал баталгаажуулж байгаа. Ийм байгаа шүү. Тэгээ урдаан тэмцээн гоё юмнууд явна тоглолтын өмнөх хилцүүлэг бас явна те тоглолтын анализ тайлбар саяны битэрийн мэдээгүй байгаа зүйлүүд бас гарна шүү. Тэр гоё мэдээлэлүүд гарна. Тэрний талаар ярина. Гарааны 11-т танилцсан гэдэг ч юм уу. Гоё зүйлүүд явна. Тэгэхээр Титэм спорт асар дээр эрцгээгээрээ наадам мэдээж дуусж байгаа. Наадам шүтэх талдаа орж явах учраас бас цаг зав боломж гоё явах гэж бодож чинь хэдийгээр бүтэн сайны шүнж гисэн зөрүүлээд 15 нь ус нийтийн амралтын өдөр хിവэр. Тэгэхээр одоо бас гоё те таарж байгаа шүү. Тэгээ эрцгээгээрээ. За юуг бол миний шогог бол Мбанк болон захи 24 цагийн онлайн дэлгүүр ивент тэтгэгчээр бол ажиллаж байгаа. За Мбанкн дээр бол Мбанкны картаар Мбанкаараа төлбөр төлсөн үед бол одоо Шангрилагийн Брюссел дээр 5%, за Q+ дээр 8%, Intel Innovation-ы сарын одоо суур хураамжаа бол 100% хүртэл хөнгөлөх боломжтой хэрвээ Мбанкн дээр хадгаламжтай болвол. За ингээд айгүй олон төрлийн гоё үйлчлэгнүүд явж байна л да. Давуу талууд явж байна. UBK-бас бас одоо юу авах боломжтой, кэшбэк авах боломжтой гэдэг те. Ийм зүйлүүд бол явж байна. Intel Innovation-ийнхаа одоо дата авах, нэгж авах, төлбөр төлөхөд бас кэшбэктэй хэрвээ хадгаламжтай байсан хэлсэн бүр хөнгөлөх хүртэл юм боломжтой. Гоё урамшуул одоо итгэжүүлэлт явж байна. Тэгэхээр та бүхэн Мбанкны одоо итгэвтэй үйлчлүүлэгчд байгаарэ, харилцагчд байгаарэ гэж хүсэж байна. Тэгээ дээрээс нь Евро 2024 зэсэн дээр бол тоглолтын үр дүн таах хасагдах шатнаас эхлээд 16-аас эхлээд хасагдах шатнаас эхлээд тоглолтын үр дүн таах юу явсан, тэмцээн явсан. Тэгээ одоо бол ганцхан тоглолт үлдэж байна. Тэр хിവэрэ байгаа эхний 5 оролцогч бол шагналтай хിവэрэ шүү. iPhone 15, PlayStation 5 гэдэг гоё сурван гоё олон шагналуудтай байгаа. Тэгээ финал дээр бас өрсөлдөцгөөгөөрэй. За мэдээж захи бол ажиллаж байгаа. Захигээд бол 7 сарын 13-ны оройноос хойшоо буцаад үргэлжлээд энгийн одоо үйл ажиллагаанд хиймийн бол орноо, хүргэлтэндээ орно. 24 цагийн онлайн дэлгүүр байгаа. Та бүхэн идэвхтэй үйлчлүүлээрээ апп-аас суулгаж аваад гоё мэдээлүүдтэй бүтээгдэхүүнүүдийг харж иж бол 800-аас 900 нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд миний шогог ивент тэтгэж байгаа Мбанк болон захигийн хамт олондоо баярлалаа. Тэгээд Титэм спорт асар дээр ирж сүүлчийн тоглолтоо үзээрээ, Еврого үзээрээ. За тэгээд одоогийн байдлаар бол яг тодорхой болгоогүй байгаа нэг зүйл юу вэ гэвэл тэг 3 цагаас Еврогийн финал болно. За тэгээд өглөө нь 8 цагаас буюу 7 сарын 18-ны өглөө 8 цагаас Копа Америка 48 дахь удаагийн Копа Америка тэмцээний шигшээ тоглолт болно. За тэрийг одоогийн байдлаар Титэм спорт асар дээр гарах үгүй тэр асуудлыг шийдэж чадаагүй байгаа учраас залждахгүй. Боломж нь байвал гаргана гэж бодож байна. Баг шууд залгаа гарна сте. Юу лээ? Тийм нөө Innovation-ы 220 гэдэг сууг дээр Казахстан суугаар бол гарч байгаа юм байлээ. Тэгээ юу маань бол асар дээр бид нар дидишээр гаргаж байгаа. Тэгээ тэр яг одоо болох үгүйг сайн мэдэхгүй. Тэгээ болох юм бол зарлана. Тэгээ ямар ч байсан өглөө 8 цагт юм байлээ. Тэгэхээр одоо боломжтой бол гаргуул гоё шүү дээ тий. Тийм. За Копа Америка гэснээс Копа Америка 48 дахь удаагийн Копа Америкагийн шүгэн дөрвийн тоглолтууд бол сайхан явж дууссан. Шигшээ тоглолт тодорсон. Тэгээ Копа Америка энэ удаа ч яг ерөн сонирхолтой нь бол 3 дугаар байрны төлөө тоглолттой байдаг. За ингээд Копа Америкийн сүүлийн тоглолтуудын талаар ярих гэж бодож байна. За шүгэн дөрөвт Аргентины шок Канадтай тогссон аврага хамгаалж байгаа Аргентин. За Хулиан Альварес маш гоё гол оруулсан. За тэгээд хаалга руу зохиж явсан бөмбөгийг Месси нэмж хүрээд гол болж 51 минутанд энэ Копа Америкагийн анхны гол оруулсан. Интернэшнл хөлбөмбөг буюу одоо хөлбөмбөгийн түүхэн чигшээ багийнхаа тоглосон бүх тоглогчдын дунд оруулсан голороо 2 орж ирсэн. За нийт бол мэдээж Криштиано Роналдо 131 үлдэлтэй тэр хавцаа голтой байдаг. За тэгээд Месси бол 108 голтой Ираны домогт Иран баха домогт Али Даитай 108 голтой байсан бас сая одоо гол өөр дээр нь бичигдснээр 109 голтой болж байгаа. Орж ирж байна. За Месси Роналдо хоёр бол одоо бүх л юм дээр тасарцгааж байна. За ингээд Аргентин бол шигшээ тоглолтод шалгарсан back to back буюу одоо дахин аварга хамгаалах боломжтой болно. Аварга хамгаалах боломжтой болж байна. За нөгөө тал Уругвай, Колумб гэсэн маш одоо өндөр хүлээлттэй
фавориттэй гэхэд хэцүү ийм тоглолт болсон. Энэ одоо Copa America яг үнэндээ бол хамгийн үзүүштэй, хамгийн форумтай, хамгийн мундаг байсан хоёр баг бол Уругвай, Колумб байсан. Хамгийн мундаг тоглогч энэ Еврогийн одоо нөгөө Ламин Ямал гэлзаад байгаа гэдэг шиг энэ Copa America-гаар хамгийн гэлзчихсэн супер тоглогч бол Хамес Родригес байсан. За Родригес бол одоо 2 жилийн өмнөх Copa America дээр бол байхгүй, шишээдээ байхгүй, болчихсон. Тэгээ одоо хаашаа явлаа та менежер Бразил руу явлаа да. Хаана байгаа юм болоо тий. Тийм, ер нь карьер нь нэлээд унчихсан юм байсан бол одоо ч жинхэнэ хуучин цагийг эргэж авчирж जैन 6 ассист өглөө 2 гол оруулсан. Амар хэлээ. Үнэхээр одоо бүр гайхалтай тоглолтыг бол үзүүлж байгаа. За ингээд нөгөө талд бол Марсело Биелса тасаж удагчтай Уругвай бол гялалцжсэн Федерико Валверде, Дела Круз, Дарвин Нуньез гэдэг тийм. Гялалцж байлаа. За тэгээд Колумб Уругвай тоглолт бол нэлээд хатуу, нэлээд ширүүн, нэлээд алцантай одоо ийм тоглолт болсон. Хоёр талд бол одоо нийлээд 2 голын XG бүртгүүлсэн. Уругвайгаас 2 том боломж гаргасны Дарвин Нуньез алдсан. Колумбас бол одоо Жефферсон Лерма бол мөргөж гол оруулсны дараах нэгдүгээр үеийн төгсгөл Даниэл Муньез бол одоо ямар ч шаардлагагүй алдааг одоо Мануэл Угарте дээр гаргаж улаан хуудсыг авч хөөгдсөн. 2 дугаар үеийн Колумб тэр чигээрээ аруулаа тоглож хамгаалсан, Уругвай нүдсэн. За тэгсэн ч одоо хийж чадаагүй ийм одоо маш үзүүштэй бүхэл юм босон тоглолт гэж байгаа. Голын боломж гарсан, алдаа гарсан, улаан гарсан, хэрүүл гарсан, зодон гарсан. Тэрээс нэр бүхэл төрлийн босон юм тоглолт болж Колумб эцсийн үр дүнд одоо үр дүнгээ хамгааснаар 1-1 харьцаатай хоцсон. За энэ дээр бол тоглолтын дараа бас асуудлууд гарсан. Энэ дээр бол Колумбийн фанатууд бол одоо Уругвай тоглогчдын гэр бүл ойр дотных нь одоо сууж исэн хэсэг рүү одоо фанатууд дайрсан, юм шидсэн, харааж дормжилсан ийм асуудал гарсан. За мэдээж тоглогчд маань бол гэр бүлийнхнийг өмөөлж хамгаалж тэгээ тэр дунд очиж одоо фанатуудтай зодтолцсон, муудалцсан, хэрэлдсэн ийм асуудал гарсан. За тэр дунд нь Хименес өөр нэг нь хэн байлаа, Угарте байсан хэн байсан. Тэр бас зурал заад авсан фэнүүдтэй. За Нүүнээс бол одоо бүр зодолтоод авсан фэнүүдтэй тий. За энэ бол ийм асуудлууд гарсан. За гэхдээ энэ тоглогчдын буруу гэж хэлгээд үнэхээр хэцүү мэдсэн байдал гарсан юм байлээ. Тийм. За ингээд Колумб болгож авсан энэ тэмцээний хамгийн супер формтойгоо 28 дахь тоглолтод хожигдлгүй одоо ийм цувралыг бол тогтоож байна. Уругвай хоцсноор тэгээд сонирхолтой нь 28 тоглолтын өмнө хамгийн сүүлд хожигдсан тоглолт нь Аргентин байсан. За тэгээд тэр Аргентинтайгаа одоо тоглох гэж байна. За тэгээд мэдээж Аргентин болон Лионел Мессигийн хувьд бол одоо авах юм бол 2 дахь Copa America болно. Маш олон жил 93 оноос хойш Copa America аваагүй байж байгаа сая дэлхийн аварга мань 21 онд авсан. За одоо тэрийг хамгаалах боломж гарч байна. За Колумбийн хувьд бол бас 2001 онд төрүүлжсэн. 2001 онд төрүүлсэн. За тэр үед бол Иван Кордоба тэргүүтэй бүрэлдэхүүн бол байсан домогт хамгаалагч Иван Кордобатай. За тэр түрүүн ч гэсэн бас яг нэг сенсацтай тэмцээн шүү. Сенсацтай асуудлуудтай нэг юм одоо яг мэдээж төрүүлснийг нь хасж байгаа юм биш. Гэтэ нэг тийм жоохон асуудлууд ихтэй үнцэн жоохон багтай төрөөл байсан. Яг үнийг хэлгээд. За энэ удаа төрүүлэх юм бол харин өстой үнэхээр гойдаад авсан болох нь байна. За дээрэс нь Аргентиныг хожоод авах нь байна тийм. Гоё болох нь байна. За одоогийн байдлаар бол мэрэгэн буучаар юу яаж байгаа? Лодоро Мартинес 4 голтой явж байна. Соломон Рондон хасагдчихсан 3 голтой. За харин Хулиан Алварес 2 голтой. Колумб бол үнэхээр довтлогоо гоё байгааг нь харуулж байгаа. Юу гэхээр 4 тоглогч 2-2 голтой явж байна. Luis байгаа мэдээ. Luis Diaz, Jefferson Lerma, John Cordoba нар 2 голтой бол сая улаан хуудас авдаг баруун зүгээрийн хамгаалагч Daniel Munoz 2 гол 1 ассисттэй байсан. За Munoz. Тийм. За харамсалтай гарц шүү тий. Том гарц. 2 гол 1 ассисттэй дээрэс нь одоо маш довтлооны чухал тоглогч, хамгаалалт нь маш одоо оролцдог ийм тоглогч бол одоо тоглохгүй нэ. Тэгэхээр энэ бол том гарц болсон байна. Тэгээд 15-ны өглөө 8 цагт бол Аргентин, Колумб тоглоно. Майами тоглоно. За хүрэл медалийн төлөө бол Канада, Уругвай тоглоно. Юу бол Copa America-с дандаа хүрэл медальтай байсаар ирсэн. Евро дээр бол 80 оноос хойш үлээ. Евро дээр угаасаа анхнаасаа байгаагүй. Байсан юм аа. Эхний 1-2 тэмцээн дээр тий 1-2 тий. Тэгээд ер нь байхгүй тий 60-д оноос. 60 66 биш 60 tídээс хойш байдаггүй тий. 68-аас хойш байдаггүй лөө. Ямар ч гэсэн хүрэл нэг ганц хоёр байж байгаа болцсон байдаг. Би 80 гэж бодсон тэгвэл арай юу юм байна. Өмнө юм байна тий. Тийм ээ. За тэгээд ийм гоё хоёр тэмцээн болол финал яг нэг өдөр хэдхэн цагийн зайтай болох нь байна. Тэгээд манай хэд гоё үзцгээгээрээ. За Copa America ер нь анзаарсан уу? Одоо хайлайт харж гин үү? Мэдээлэл юмнууд харж гин үү? Юу болж байна? Сая нөө Европын аваргын хүрэл медалийн тоглолт байхгүй гэснээс ер нь бас байвал сонирхолтой юм шиг санагдчихлээ. Бас бодгоор тий. Одоо жишээ нэгдэгчээ. Нидерланд юу тоглосон тий? Нидерланд Франц хоёроос тоглолоос яах вэ дээ гарааны хитэн тоглохгүй дээ. Тэгтээ бас гоё юм болно шүү дээ тий. За тэгэл нэгдэгчээ.
За ингээл 21 он гэхэд тэгэл дайн Испанид тоглоно сонирхолтой гоё тоглолт болно шүү дээ мэдээж тий. Тэгэл харин бас хүрэл медалинд тоглолт бол яг ач холбогдлогч гэсэн байхадаас нэг ч гэсэн гоё тоглолт үзгэл юм байна гэсэн тий. Яг үзэх талаас тий. Дээрээс нь ихэнх нөхцөлд одоо дэлхийн аваргын хурлыг жишээ нь харж байхад илүү нээлттэй чөлөөтэй гоё татхамгүй тоглолт. Тэгээд нэг тийм улаан хууц авдаг ч юм уу алалцахгүй тэгсэн мөртлөө гоё гоолтой. Тэгээд хоцсон ч хожигдсон гоё сэтгэл санаа тайван тий нэг тийм үзүүштэй. Фэнүүдэд гоё. Тий аюу гоё хүрэл медалинд тоглолт их гоё болдог ш нээлттэй тий. Одоо тий юу вэ 10-ны дэлхийн аваргын финал хүрлийн тоглолт. Тэр үстэй амар Герман ургоо ирчин бүрс амар ургоо тийсэн шүү дээ тий. Өстой гоё тоглолт болдог тэр бас. Тэгээд 18-аас 22 оноч ч гэсэн бас давгүй тий. Тийм дээ ажиг тоглолт болсон шүү дээ. Хорватаас л үзэж байгаа л тий. Тэгээд хүрэл медаль. Тэгэл одоо Хорватад хэдүүлээ ингээл ярих чинь ач холбогдолтой шүү дээ. Хоёр дэлхийн аваргын медальтай мөнгө хүрэлтэй гээл ач холбогдолтой л байдаг шүү дээ тий. Тийм. Бас яг сонирхолтой юм байна. Тэг бас бодоход тий. Ялангуяа тэгээ одоо нөгөө нэг юу яатсан учраас олон баг ордог болчлоо. Өстөө ширүүн болцсон хойно Еврод хүрэл медаль байхад бас болохгүй юм байна. Тэр үед чинь нөгөө хуучин чинь 8хан баг ордог тий. Ийм байх үед бол хүрэл медаль жоох утгагүй байсан. 16 ч гэсэн дөрөв хэсгээс шууд гараад ингээ шүүгийн 8 болчдөг байсан үед бол сонирхолгүй байсан. За одоо бол 24 явж гин шүүгийн 16-тай явж гин. Тэгэхэд бол хүрэл байхад бас болохгүй юм байна тий. Тийм байна. За тэгээ гол финал руу ороход яг энэ тэмцээнд Колумб харин ингэж яах дээр амжилттай тоглоно гэж юу нэг хүлээлтэнд зүгээр байгаагүй байсан бахаа гэж бодож байгаагүй. Тий. Тэгээд яг мэдээж Аргентин байсан ойлгомжтой. Тэгэл босоор бол ерөөсөө Бразил гэж ярьжсэн шүү дээ. Бразил тэгээд Барселона Биелсагийн Уругвай гэж тий. Энэ урыг л ер нь бол голчлоо ярьжсэн шүү дээ. Тэгсэн харин Колумб тэр шүүгийн 8 тоглолтын бүр 5-0 болсон шүү дээ. Панамиг. Тийм. Тэр бол энэ тэмцээнд хамгийн том ажил болсон. Тэгээ яг энэ Копа Америкагийн. Тэгээд Колумб 28 тоглолтод хожигдоогүй гэдгийг цуврал явчаа гэдэг өнөөдөр өглөө л мэдлээ. Тэг Колумб финалийн тоглолтод үлдчихлээ гэхээр нэрээ Колумб бие үлийг харсан чинь 28 тоглолтод хожигдоогүй явж байгаа. Бас яг одоогийн байдлаар баг дэлхийд дээрх хамгийн олон хожигдоогүй цуврал байгаа. Шивэгд нэг болж байгаа тий. Аргентин байжаа сүүлд хожигдсон шүү дээ тий. Аргентин сүүлд ургой тожигдчихсан тий. Тэгээд ингээд юу яасан. Тэгээд бол Колумб харин тэр Мюньес бол том гарц байна. Тий, финалд айгүй том гарц. Тэгээд Мюньес байхгүй ч гэсэн бас тоглоноос дажгүй сайн тоглогч нар байгаа л да. Тэгээд Колумб бол шугам бүртээ бол жигдхэн байна. Гэхдээ мэдээж финалийн фаворит нь бол Аргентин тэр бол яахад ч Аргентин бол хувьд илүү болчиход байна тий. Туршлага байна. Тэгээд дээрэс нь одоо тэгэл Лионел Месси шүү дээ. Тэгээд Хулиан Алварес байна тий. Лавтаро мундаг формтой байна. Лавтаро лаг байгаа тий. Тэгэл хамгаалтын шугам нь бол нөгөө байдаг тэвэндээ байна. Хаалгач байж гин тий. Пенальт болох юм бол баг Аргентин баг хожихын тулд Эми Мартинес гэж одоо амар хаалгач байна тий пенальтаар. Тэгэл юу нэгээс харахаар бол ялцчгүй Аргентин фаворит л байна л да. Тэгээд Колумб зүгээр яг энэ тэмцээнд нэг яг тэр тоглож байгаа ирчээрээ тоглох юм бол Копа Америкийн түүхэнд 2 дахь дөрөвгээ зүгээр худаас үгүйсэх юм байхгүй л тий. Тэгээд яг энэ Аргентин бол сүүлд 21 онд Копа Америка төрүүлсэн 22 онд тэр нэг Италитай тоглоод юу вэ финализм айлуу тий. Финалиссима тий. Финализм тийм төрүүлсэн. Тэгээд дэлхийн аварга болсон гэдэг ингээ сүүлийн 3 том болсон финалд очсон байж тээ. Тэгэхээр чинь бол финалийн тоглолтын дээр тоглох сэтгэл зүй байна тий. Яаж хийж байгаа хожих тийм аргууд нь тэдэнд бол Бээжин ихэр бол ер нь баг л Аргентин л баг төрүүлэхэр юм уу даа л гэж санагдаад шүү дээ. За тэгээ Аргентин сайн тоглосон ч гэсэн тий. Тэгээ Аргентин төрүүлэх юм бол бас нэг сонирхолтой давуу тал нь бол одоо Копа Америкийн түүхэнд Аргентин болон Уругвай хоёул 15 оронтой төрүүлсэн байдаг. Аргентин төрүүлвэл 16-таа болж одоо ганцаараа Уругвайгийн дээр асах юм тий. Бас тийм амбиц мэдээж байгаа. Бразил 9 удаа 10 болоог байдаг тий. 10 болоогүй. 2019 онд хамгийн сүүлд Талбайдраа зохион байгуулахдаа бол төрүүлээ. Тэрнээс хойш бол одоо төрүүлээг байна. Тэгээ 21 он дахиж хийгээд автгаа төрүүлнэ гэж байгаа чадаагүй шүү дээ. Аргентин ашигдсан тий. Тэгээ сая бол одоо бүр муу бүрэлдэхүүн байна. Сая бол их л тааруухан л байлаа Аргентин тий. Родриго нэг гол орлоогүй, Эндрико оруулсангүй, Винисиус их тааруу тоглосон. Винисиус нэг 2 гол хийсэн байсан. Тий. Тэгээд сэтгэл зүй их тааруу байсан. Винисиус бол Колумбтэй хийсэн тоглолтод Колумб биш Уругвайтай хийсэн тоглолтод оролцоогүй шүү дээ. Хэсгийн тоглолтынхаа сүүлийн тоглолтын дээр уурж явж очиж тоглогч руу гараараас аваад шаардлага алдаа гаргаад ийм гэсэн. За тэгээд Копа Америкад бол яг Парагвай, Чили, Перу гэсэн улсууд 2-2 удаа, Колумб, Боливи 1-1 удаа төрүүлсэн байдаг. За тэгээд Бразил 9, Аргентин, Уругвай 15 оронтой төрүүлсэн байдаг. За хамгийн олон удаа одоо
медалийн байралд орсон боловч одоо төрүүлээгүй баг бол Мексик байдаг. 2 удаагийн мөнгөн медаль, 3 удаагийн хүрэл медальтай нэг ч төрүүлж байгаагүй. 2001 оны финалд Колумбд хожигддаг. Тийм хожигдож байгаа. Колумб бол Мексик хожиж авсан. За Колумб ч бас болоогүй 75 онд мөнгөн медальтай, 5 удаагийн хүрэл медальтай ийм баг мэдээж хөлбөмбөгөөр бол алдартай байгаа. Тий. За ингээд гоё тэмцээнүүд маань шувтарж байна да тий. 100 одоо нэг амархан нэ гэсэн. Ажил талаасаа бол амархан байна. Харин фанат талаасаа бас харамсалтай юм шиг мэдээж үнэхээр гоё байлаа. Тэгээ одоо 2 том тоглолт үлдчихлээ. Одоо тэгэл сар хүрэхгүй хугацааны дараа Олимп. Олимпиас одоо Европын хөлбөмбөгийн үлрэл эхэлж штэ тий. Тийм. Олимп бол 10 хоногийн дараа штэ. Олимп одоо хуулиар бичиж байгаас 15 хоногийн дараа юм байна штэ 26 он. Яг нээлт бол. Спортууд нь бол бүр тэрнээс өмнө эхэлж штэ зарим. Тийм. За тэгээд одоо мэдээж Олимпиар бол Парисын Олимпиар спортоор амьсгалах нь ойлгомжтой. За 8 сарын ихээр бол юунууд эхэлчин, лигүүд маань эхэлчин. За одоо Евро дуусаад ирэхэд бас нэг гоё анхаарал хандуулдаг юм үгээр 8 минут. Сэлцээ 8 минутын гоё ярианууд илүү. Том тэмцээний дараа бужигддаг штэ. Бужигнана. Тэгээ нөгөө Еврогийн үеэр чинь нэгдүгээр анхаарал татсан тоглогчд байгаа. Хоёрдугаар нөгөө 8 ярилцах боломжгүй. Тоглогчд маань өөрсдөө тэмцээтэй явж байгаа учраас тийм. За тэгээд 8 минут яригдан. За тэгээд 9 сард юу эхэлнэ? Паралимп мэдээж байгаа. За Паралимп 9 сард эхлэхээс санагдаад байгаа. 8 сарын сүүлд эхлэх 9 сард эхлэх байлоо нэг тийм дуусгалаа тиймэрхүү. Паралимп мэдээж бас ач холбогдолтой гоё болдог. Ийм гоё тэмцээнээр амьсгалсан одоо 100 бол дуустал одоо байх нэ. Тэгэхээр та жоготойгоо хамт байгаараа бид нар сая наадмын тусгай дугаар хийсэн Олимпиар бас нэг тусгай дугаар хийх талаар ярилцж байгаа. Амжин гэж найдаж гин. Тэгээд боломжоор бас өөр спортуудын талаар гоё мэддэг хүмүүсээ оролцуулаад гоё яриад явахыг бодноо. Тэгээд жоготойгоо хамт байгаараа миний жогийн ивент итгэгчид Mbank болон Захи онлайн дэлгүүрийн хамт олондоо баярлалаа. За тэгээд цэнгэлдээ баярлалаа. Цэнгэл ороогүй байжгаад нэг жинтэй сайхан орж ин да финал шүгэн дөрвөн хоёр тэмцээнээр. Тэгээд финал дээр бол Титэм спорт асар дээр гарна. Захиалга 8655 50 дугаараар өгцгөөгөөрөө эртгөөгөөрөө тэгээ гоё үйл ажиллагаатай асуулт хариулт уралдаан тэмцээнтэй юм гоё финал болно шүү мэдээж супер тоглолт болно. Тэгээд Копа Америкагийн талаар мэдээллийг тун удахгүй бас эрг мэдээ оруулна гэж найдаж энэ болохгүй гэвэл гарахгүй хаа тэрийг мэдгүй. Тэр үедэн зарлаа. Хамтаас бүгдээр нь баярлалаа. Комент хийрээ сэтгэл хаваалцаараа дутуу зүйлбитээр оргисон байвал бас мэдээж комментээр бичээрэй. Тийм. Тэгээд дараа жога миний жогагийн сүүлийн дугаараар олццгаа. Миний жогийн сүүлийн дугаар 9 дэх дугаар ахна. Еврогийн финалийн дараа магадгүй Копагийн финалийн дараа гарна. За тэгээд баяртай. За өнөөдрийн дугаарч айгүй. Unitel Univision-ийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь. Эмэр төлбөр бэлэгтэй. Найзуудтайгаа хаяа нэг уулзаж суух нь үнэн л юм чинь. Хүсэлс эмэр төлбөл 5% cashbackтай. Хөгжим сонсож бүжиглэх нь үнэн л юм чинь. Huge эмэр төлбөл cashbackтай. Эмэр төлбөл ашигтай. Mbank. За явлаа шүү бро. Nice. Уухам дуустсан шүү дээ. За би уухам төвчээд ирэх. Бро, мантайны уухам авчаарай. Манайхаа уухам дуустсан шүү дээ. Захигаа цагсан шүү дээ. Ирээсээ эр хүрэх хэсээрээ. Захи.